Сайн байна үзэгчдээ Mike Friends podcast-ийн маань 45 дахь дугаар гал морин жилийн эхний дугаар ороход бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэйгээ хамт тулгаа. Зэка гана байна. За дугаар орлого за энэ бичиж байгаа өдрөөс тий 20 өдөр болсон. 20 өдөр болсон байна. Сайхан шинэлцгээж байна уу? Сайхан шинэлцгээс шинэлцгээж байна уу манайхаа тэгээд бас тэ сонирхолтой содон мэдээнүүд болоод өнгөрсөн. Тэгээд энэ сүүлийн дугаар орсноос хойш болоод өнгөрсөн зүйлсийн талаар та бүхэндээ ярилцгаар цуглараад байна. Бацаад. За хамгийн эхний мэдээгээр тийм ерөнхийдөө нөгөө нэг маань үзэж яриад байдаг шүү дээ. Юу ярихаа эхлээд хэлээчээ гэдэг шиг. Эхлээд 2 сарын 4-өөс хойш болсон формулагийн сонирхолтой содон мэдээнүүд. Тэгээд 2 тестинг болоод өнгөрсөн. Нийт 6 хоногийн тестингд юу болоод өнгөрсөн, том драма юу болов? Тестингээс ямар баг сайн харагдаж байна? Ямар баг муу харагдаж байна вэ? Гэдэг талаар ярилцгаана. Мөн 2026 оны livery буюу те. Одоо машины гадуур хувцсыг форм юу гэдэг дүгний та. Тэ хөнгө үзэмжийн бид гурвын нүдээр ямар харагдаж байгаа вэ гэдэгтээ та бүхэндээ хуваалцахаар бэлдлээ. Ингээд тухлан сууж таалан зорих нөө. За let's go. За хамгийн анхны мэдээ гэх юм болвол Формула 1-д анх удаага Гран Пригийн нөгөө эргэлтийг эмэгтэй хүний нэрээр нэрлэхээр болж байгаа юм байна. Оо nice. За ирж буй Австралийн Гран Прид болохоор нөгөө Ocon-ы рейс инженер Лаура Мюллер Red Bull-ийн ахлах стратеги Хана Шмидц хоёрын нэрээр Австралийн одоо нэг булан нэрлэж байна гинэ. Тэр нь бол яг нөгөө нэг Формула 1-д байгаа эмэгтэйчүүдийн төлөөллөөс одоо ингээд бид ингээд тэ эмэгтэйчүүдэд анхаардаг шүү яадаг шүү гэдэг өнцгөөс ингэж яаж байгаа юм бэлээ. Тэгээд нэг одоо тойруулгынх нь эзэмшдэг юу яа гэм эсвэл Формула 1 нь ингээд эзэмшид нэр өгчт юм лөө. Мэдгүй энэ магадгүй баг нэг удаагийн ч юм байж магадгүй. Одоо энэ жилийн уралдаан дээр одоо энэ хоёрыг инглээ ч юм уу те гэх бах. Бүр бас яг нэг тийм нэр албасан шүү. Тийм гэж би үсэн ойлгоогүй. Ямар ч сан Австралийн Гран При дээр нэг хоёр ингээд хурдан шигэн дээр энэ хоёрын нэрээр нэрлэгдсэн байна. Гоё. За тийм мэдээ байна. Дараагийнх нь болохоор Мадридын зам бэлэн биш байна гэд мэдээнд гарч ирсэн те. 4 сард биш 5 сард те. Тийм ба. Зүг шороогоор Имолагийн хооронд шүү дээ. Шороогоор хийсэн баг. Тий, шороогоор байсан. Ингээд асфальт тавиагүй байл шүү дээ. Гадна дор нь юу ч болоо. Тэгээд хүмүүс үгүй эн чинь амжих юм уу гэдэг дээр баахан хятад авчих юм бата. 24 цаг 3 өдөр банк. Зүгээр. За тийм яриа болоод байгаа. За тэрний дараа нь болохоор Цунодо саяхан нөгөө Red Bull-ийн ивент болоод Сан Францискод нөгөө нэг RB7 машин унаад шоу хийсэн. Тэгсэн чинь машины шатсан харамсалтай мэдээ гарсан байна. Эхлээд нөгөө понч гэдэг донат хийгээд штэ. Тэгэл хүмүүс гэж чигт гал болоо явуулсан нөгөөд. Тэгээ хүмүүс Цунодо Red Bull-ээс хариугаа авч байна. Зам дээр замын гадуур ч байж болох бүх толтол нь уураа гараад. Тийм арга хэмжээ болж байна гэдэг байгаа. За тэрний дараах нь болохоор 2027 оноос 12 спринттэй болж магадгүй гэдэг яриа. Тийм. Энэ дээр бас тэгээд бас юу яригдсан байлээ. Ерөнхийдөө одоо ингээд 5 дахаас бүтэнсэн бодлого 3 өдөр ингээд арга хэмжээ болж байгаа шүү дээ. 5 дахь өдөр нэг цагийн одоо тренинг яваад спринттэй бол хагас өдөр ингээд спринт яваад ч юм уу тий. Тэрийгээ ерөнхийдөө нэг бол цагийн нурцгаа тий. Нэг бол өшөө бүр юу яа гээд залуу нисгчдтэй боломж олдгоод тэднэрт зориулсан бүр ингээд сешн нэмье бүр ингээд тэднийг бас уралдуулдаг ч юм уу тий. Яг тийм уралдааны төрлийн юм нэмье гэдэг яриад байгаа юм лээ. Тэгээ тэрнийх нь яг улдааны нэмэх тал дээр бол спринтээ нэмгээд тэгээ спринт чи 12-оос дээш бол угаасаа бүтэхгүй гэдэг юм л шүү дээ. Яг тэр нь юун дээрс бол тийм тоо гарсан бүүмэд. Тэгтээ нөгөөдөлдөө боломж олгоод энэ тренинг сешнингийн урт болгоод тэгтээ залуу нисгчдэрээ боломж олгоё гэдэг бас нэг тийм ярьж. Тэгээд энэ яг 27 оноос ч илүү хэрэгжих магадaltaй гэсэн юмсан. Хэрвээ ингээд зөвшөөрөлчих юм бол хоорондоо багууд залуу нисгчтэй боломж олгоё. Одоо тэгээд хамт давхар бас Формула 2-нд явдаг үстэй угаасаа. Гүг. Одоо ингээд резерв драйвер гэж хүн байгаа шүү дээ. Тэд нар чинь бол ингээд за яг зарим нь Формула 2-д уралж байгаа, зарим нь уралдахгүй байгаа шүү дээ. Тэнгүүд тэднэртэй бас боломж олгох тийм шиг.
Бас байж болох юм. Гэхдээ ер нь 12-ыг бас хүмүүс арай их юм уу одоо жил ер нь бол талд нь болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр нэг уралдааныхаа өөрийнх нь чанар жоохон мотоод яаж магадгүй шүү дээ. Тэгээ нөө спринт ч угаасаа л машинаа эвдэхгүй жоохон гамж ундаг шүү дээ. Гай болоод идчихнэгээ. Тэгэхээр чинь уралдаа угаасаа нэг тийм амар ингээд алдсан болдгоо. Жоохон санал шийдрэл. Тэгэл бас нөгөө мөнгө харсан л юм байна. Тийм л бах тий. Тото Wolff ч нөгөө Kimi спринтийн боол авсан ч өө чи хамгийн залуу боол ситер метр боллоо гэдэг. Маргааш нь спринтер фейлсэн ч өө дугаас энэ ч хамаагүй уралдаа. Тэр шиг тэгэл харах өнцг нь хаана тавьсан тэгэл өөрөөр болчихж байгаа юм л да. За манай үзэгчдээ комментор спринтийн талаарх өөрсдийн бодлоо хуваалцаарай тий. Үлдэх үү, нэмэх үү, хасах уу, дэми юу тий. За дараагийнх нь Туркийн Гран При 2027 оноос иргэн ирж магадгүй гэдэг юм яриад байгаа юм лээ. Манайхан үзэж болох нэг Гран При нэмэгдэж байгаа юм биш үү? Туркч виз байхгүй. Шууд нислэгтэй. Тийм учраас 26 оны одоо юу гэдэг 9 сар тий 8 сараас ерөнхийдөө нэг Гран Пригийнх нь вебсайтыг өдрүүлхэн дараад билет нь хизээ гарч ирэх нөө ингээд. Тэр бас Туркийн уралдаан бас билет нь ч гайгүй гэж магадгүй тий. Магадгүй тийм баг. Сингапур дээр ч босч байгаа үнэтэй. Гудамжны хол үнэтэй ч үнэтэй дүүлэлэр. Тэгээд нөгөө яг ямар циркут гэдэг нь бол тодорхойгүй байгаа юм байна одоогоор. Гэхдээ нөгөө өмнө болж исэн Istanbul парк нь л байх бах. Бас дахиад нэг туршлагатай нөгөө гудамжны юм оруулаад ирэхгүй л хөт тий. Одоо Istanbul шүү дээ. Тэгэхгүй байх гэж хүмүүс найдаж байгаа. Тэгээд яг нөгөө өмнөх Istanbul парк нь ороод ирвэл бол мэдээж даваа. Энд дэр нэмэлэхэд бас би юу уншсан. Энэтхэг бас Гран При авах сонирхолтой бас юм судлаад байгаа л гэсэн мэт. Ер нь явж манай Монголд л үлдэх юм дээ. Тэ? Солонгос бүгд авах гээд байгаа шүү дээ. Одоо Японч ядж байгаа тэгээ. Орс яг бейсэн гэдэг байхгүй. Тэгээ явж Монгол үлдэх нь шүү дээ. Тэр нь л нэг Европоос нэг айлхтан мөнгө салгаж чадахгүй болохоор ингээл. Тий, одоо нөгөөдөл яг мөнгө хайж ингээ авах гээд байгаа тий. Нэр циркут гэснээс Каталония бас гэрээгээ сунгаад гэхдээ Спата ингэж тэгэхээр болсон байсан. Тийм үү. 2 хэдэн хүртлээ 5 билүү. Орцсон гэрээгээ сунгасан байлаа. За миний сүүлийн мэдээ болохоор Ландо Норрис найз өхнөөсөө салсан гэдэг мэдээ л шүү дээ. Энэ Альбон хоёрын юу даасан гүдээ. Леклер хоёрын чи яг надтай суулсан гэсэн чинь замаа. Тэ. Найз өхөн за одоо чи тэгээд авраг болцоод нааггүйх юм уу гэж чинь юу аа. Португал загвар өмсгч. Зургатаарч их гарсан та өнгөрсөн жилдээ тэгээд салсан гэдэг нь гарсан. Joe Felix. Тэ Joe Felix юм. Тийш дээ. Joe Felix. За тэгээд бидний мэдээ болж байгаа. Авраг болчоод ингэж салдаг бас жоох юу бас нэг нь тий. Яг Макларен дотор нэг юм байна тий. Хамилтон ч Макларен дотор авраг авчиж шууд Николас салсан биз дээ. Тэр дараа. Дараа жиг нь бараг тэгсэн Ланда араас нэг адилхан яж шээ. Хамилтон гиснээс нөгөө нэг мэдээ байгаа шүү дээ. Бомб дээр. Хамилтон маа найз зөвхөнтэй болсон. Тийм найз зөвхөнтэй болсон байлээ. Харамсалтай. За хүмүүс уурлах хэдэ. Тэгээ юу харамсалтай байгаа юм. Харамсалтай. Кардашантай ер нь нийлсэн тамирчид ер нь тэгэл карьер нь дуустдаг байгаа тийм. Гараа нэрлэлтэй юм байгаа л. Тэгэл ламаар одон бол эхэлдэг байсан. Гриффин. Одоо эндээс хамгийн гайгүй юу гэж байгаа нь Бүкер. Дэвэн Бүкер л гайгүй байх шүү. Кардашантай нийлснээс хойш шүү. Тийм. Одоо манай авраг авах шүү. Тийм. Авраг дээр багаа алсан бай типомгүй алдаж гэж. Хараал нь ер нь жоохон саарцсан юм шүү. Хараал жоохон хүч бууга олон хуваагаад тийм хэцүү байсан мэт ямар санда Ferrari curse, Kardashian curse нийлээд ингээд аль хасхын хорыг ороор тийм хорыг хороор дараад маа нэг үзэгчээс яг өмнөх дугаар бичсэн өдөр яг тэр ингээд лик болсон шүү дээ. Тэгээд яг ярьж амжаагүй байжсэн чинь комментоор тийм Формула 1-ээс үздэг гэхдээ энэ Kardashian Hamilton хоёр юу болоод байна гэдэг коммент байсан шүү дээ. Эхлээд хайлт зургийг папарацци зураг явуулсан шүү дээ. Тэгснэдээ сая Супер Боул дээр хамт суугаад тийм баг ингээд баталж байгаа юм шиг тий. Битээр хамт шүү. Тэгсэн чинь нөгөө Kendall Jenner тэр ч одоо юу дүүн юм уу, ел юм уу? Хон суудсан.
Тэр чин бас нөгөө Хамилтонтай үргэлжсэн мэл ш тэ. Үгүй үргэлжсэн байж магадгүй. Тэгээд Bad Bunny гэдэг нөгөө нэг юу тоглож байгаа. Тэр бас X-ийн хойно суугаад X-ийн тоглолцыг үзээ. Тэгээд X дахиад нэг X нь хэм блэ? Бас нэг ингээд амар олон зөөрөө хажууд нь байгаа эрэгтэй хүн болгоо ингээд X нь юм ааш тэ. Нэг тийм юм яваадсан. За тэгээд ийм формулагийн ертөнцийг те одоо pop мэдээний ертөнцийг бас нэг 7 хоног те ярих юмтай байлгасан. Тэгээд боо юм босон те хүмүүс. За тэгээд машин мотор батарейнаас өөр юм хариулсан гэж те. Сая юу яасан бэлээ нэрэ тест эхлэхийн өмнө Ким Антонали явж байгаад машинтай асуултаа болсон мөлий. Тийм үстэй. Ховор бенз гэсэн тий. Цөөхөн хэдэн байдаг бенз гэсэн. AMG GT гээд саммарнад явж байгаад хажуудлын аюуг юм хаалт очиж мөргөөд. Гэтэ яг үнэтэй машин унсан. Яг зөв зүгээр гарч ирсэн. Тэгээд эндээс болоод юугаар төр зур хураалгацсан юм бэл. Үншээ. Сайхан үнэлгээ авчаа тэгээд шууд ороод тийм шүү дээ. Жил болоогүй байхдаа тэгэхээр аваар шигээд шууд хасхаа наавнаас. Хүмүүс тэгсэн л шүү дээ. Ер нь зам дээр машин барих чи ер нь баг циркутер машин барихаас илүү хэцүү байхаа гэдэг. Одоо ингээл амар олон хувьсгчтай одоо гин таанаас юуж гараад ирж байгаа. Одоо циркутер бол ингээл контрол бүх юм ингээд цаанаасаа ингээд үдирдэж байгаа юм дотор. Тэг хамт уралж байгаа хүмүүс нэрлэг мэрэгжлийн ингээд үрмээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр залуу хүүхдүүд бас боломжтой байхгүй бол гэл. Эслэлээ. За тэгээд Red Bull-ээс бас нэг дахин нэг одоо инженер Craig Skinner гэж одоо Red Bull-ийн машины гаднахыг одоо хийдэг тий. Одоо бүх би гаднах кузыг хийдэг инженер явсан. Хаашаа явсан тодорхойгүй. Тэгээд Red Bull-ийн болохоор одоо энэ нэр манад гарсан аюу том гарцууд нэг гэж мэдгэцсэн байлээ. Бас яг чухал жилийн өмнө тий. Одоо яг өдийг хүртэл амжилттай явсан одоо энэ авраг авсан машинуудыг бүгдийг нэр нь хийсэн. Одоо зохион бүтээсэн гэх юм уу? Окей. Тэгтээ ярьдаа. Бид гурийн шуурхай мэдээний булан ингээд өнгөрлөө. Тэгээд та бүхэн бас сая дурддаггүй өнгөрсөн те мэдээ сонирхолтой содон юм байвал бас бидэнтэй .com дээр хуваалцаарай. Лайк, share, subscribe хийгээрэй. За тэгээд бас нэр энэ боломжийг ашиглаад түрүүн хэлэх гэж байгаа мартчихтэй. Манай channel 3 memberтэй болсон. Тэгээд нөгөө join хийгээд YouTube дээр дарж ороо те. Хамгийн ихнийх нь Номон fancy, намун HNM fancy ч юм уу те. Хамгийн анх бас нөгөө member болсныг анзаараагүй тухайд өнгөрсөн мөлий. Тэгээд бас баярлаа. Тэгээд Kish View тэгээд хоёр дахь нь юм байлаа. Гурав дахь нь Анка дэсүү. Анха байна гэсэн юм уу те. Анха дэс. Тэгээд энэ гуравтаа баярлаа. Тэгээд бас манай бас зарим үзэгчтэй нөгөө нэг яаж болох вэ гэж зөндөө асуусан. Гэхдээ бас зарим Монголоос болдго юм шиг л те YouTube. Тийм шүү дээ. Member болж те join хийх боломж гэж байдаг болохоор. Тийм тэгээд Монгол байхгүй. Яг тэр үзэгчтэй бас те дараа нь өөр шугам нээж өгөхийг хичээж ажиллах болно. Тэгээд бүгдээрэнд нь үзэж байгаа тус баярлаа. Тийм. Баярлаа. Реклам болдог. Бас болдог үлээ. Болж байгаа хаа. Бас болохгүй те. Болж байгаа. Гэтэ зүгээр л арай хямдар л. Тэгтээ Монголд бас тэрнээс гарахгүй шүү дээ. Реклам байхгүй. Монголд реклам үзүүлэхгүй реклам байдаг. Дундуур нь гарч ирэх юм тийм. Монголч нь хамгийн юм ингээ болоод байхгүй. Ятгийн зал. За тэгээд livery ranking буюу за энэ жил болгон одоо нөгөө хөлбөмбөгийн багууд шиг машинууд маань өмсгөлөөс илдэг байгаа. За зарим нь баг, зарим нь их, зарим нь гинтийн, зарим баг шинэ байгаа учраас те. Энэ болгон дээр бид гурав ер нь бид гурийн үдээр аль нь гоё харагдаж байна вэ? Өнгөний зохицол хин гоё хвэ гэдэг дээр санаа нөгөө оноо өхөр шийдсэн. За тэгээд өгсөн те. За гана эхлэх үү? За. Би шууд ингэчээ заяа ингээд ер нь л яг байрлалаар нь тодруулсан тэгээд оноогоос үг явцсан байхгүй давхар. Надад нэгт Audi 9 оноо. За. Хоёрт Haas 8 оноо, гуравт Red Bull 7. Red Bull-ээс Cadillac 7. Тэгээд RB 6, Benz 5,
Aston Martin 5, Alpine 5, Williams 5, McLaren 4, Ferrari 2. Ferrari. Ягаад хамгийн их оноо нь Audi. Ягаад Audi хамгийн их оноо өгсөн? Audi-ийн тэр 3 өнгөний зохицолттой амар гойсон хэвчээсэн. Яа одоо тэр хамгийн тэр хартлист нь хар хэсэгт нь тэр улбар шараараа Audi гэж оруулсан байгаа. Тэр нэг хэсэг нь болохгүй яригадаад улбар шарын оруулга. Тэгээд тэр саарлынх нь өөрийнх нь тэр нэг жоо мат юм шиг саарлан гэсэн. Тэр нь их гойсон гэдэг тийм. Энэ шинэ болоход гэж байгаа мэдгүй одоо зүгээр айгүй гоё өнгөтэйс нэгтсэн. Хоёр талын хаасих бас айгүй өдийг хүртэл миний харсан хамгийн гоё хаас нэгтсэн. Хамгийн хэцэлтөч simple мөртлөө, энгийн мөртлөө ингээд дончтой ингээд оруулсан. Хар цагаа юу тийм. Тэгэхээр замбраагүй хар цагаан биш. Тэг хар цагаа улаан нэг гоё зохицоод ингээд ганц нь болцсон. Тиймээсэн. 3 дахь Red Bull-ээр өнгөө шалсан. Эцсүүлт нь. Тэгээд нэг ажиллаа хийсэн тийм. Юу ч хийдгүй нэг дизайнер хийсэн. Гээ нотлогтой адилхан тэгэл гоё гээд. Тэгээд хамгийн гол нь тэр нэг юг одоо энэ Ford-ийн цэнхэр өнгийг гоё оруулж ирсэн нэг тийм. Ингээд юутэй болсон тийм. Зарим нэг магийг бодлоо. Шинээр нэмж оруулж гоё уусгаж оруулж ирсэн. За бусдал болохоор тэгээд Cadillac болохоор аюу тийм нэг бас шинэ өнгө болохоор тэр юм тийм мөнгөлөг өнгөнд таалагдсан. Яг тийм нэг толингтэй. Тэгээд тэр нь тэгсэр хоёр тал нь хоёр өөр өнгөтэй гэж байна. Энд дэр нэгээс юм билж хүнээрээ. Нэг хүн бас юм юу project юу юм гаргадаг хүн бас шүүгт өгсөн байгаа Cadillac-ыг. Эхлээд ингээд надаар ингээд юу гаргуулъя гэж ирсэн билээ. Хүс тавиад. Тэнгүүтэн за ерөнхийдөө нэг иймэрхүүгээд зураг ячаад ингээд үзүүлээд яг албан ёсны бүр ингээд эцсийн вариант биш. Тэгчээд нөгөө л алга болцсон гэсэн. Тэнгүүтээ дараа нь маа панк гаргаад ирсэн. Тэгээ наа чи одоо миний юу ингээд хулгайлцсан гэдэг. Тэгээ 20 сая юу яаж байгаа. Биш ээ. Хэдийг үлээ нэгж байгаа гэдэг хэвчээ. Хараа. Тийм ээ. За бусд нь бол тэгэл нэг амарчлагддаг байсан. Ferrari гэлээ тэгээд. Ferrari юу? Тэр цагаан өнгө арай хитрхи их байна надад бол. Тэгээд дээр нэмээд улаан өнгө нь жоохон улаан болчихсон. Тийм арай жоохон шингүү улаан. Шингүү улаан тийм болцсон. Тэгэхээр тэр хоёр өнгө яг тэр хоёр өнгө хоорондоо зогсож байгаа цаг Ferrari гэдгээр нь хараад тэнгүүтлээ тэрэн дээр нь цэнхрээр HP нь орж ирээд цагаан томорсон чинь ингээд ямар 3 зогцолтоогүй өнгө бараг нийлцсэн юм шиг тийм. Нэг жоохон бууж өгөхгүй. Окей. За, зэка. Би энэ дээр зүгээр юутэй сандалж. Audi хаас хоёртой сандалж. Audi үнэхээр амар гоё таалагдсан. Тэгээд сүүлд нь тэр юм өгөө солиж оруулж ирээ бүр гоё болгоод. Гэхдээ Red Bull-ыг бол нэгтэй шихгүй. Red Bull-с жоохон доош. Зүгээр юу нь шар болсон болохоос нэг тийм гоё харагдаагүй. Яг хөө мэдээж Cadillac гоё байгаа. Энэ дээр л би юу хэлмээр байгаа. Alpine бас гэдэг нэг ягаан өнгө жоохон арай өөр болгоод бас гоё л харагдчихлаа. Шөө доош нь хийх юу гэвэл Williams байгаа. Williams одоо нодлоо айгүй гоё тод сэрхэмтэй тийм. Тэсэн чинь энэ жил нэг гүлбис нэг юм ганццсан угаагаад ганццсан цам зүмссэн юм шиг ингээ бүр нэг хачин цэгэр болсон. За тэгээд өнгөийг оруулж ирэх юм бол байцсан тий. Тэгээд хамгийн сүүлд нь би McLaren-ыг ямар ч баг өөрчлөлт байхгүй хийвэрэл тий. Racing бол яг тэ бас нодлонгийнхтэй ерөнхийдөө адилхан. Гэхдээ нөгөөх гэдэг бүр амар гоёсэн биш муудаагүй шиг ерөнхийдөө дундуур хацсан. Тий. Бага өөрчлөлт хийсэн. Тий бага өөрчлөлт хийсэн. Гэхдээ бас ингээд хаас шиг бас юм цагаан юу хоёроо ингээд цэгэр хоёроо ерөнхийдөө хадгалцсан. Тэр нэг харагдал. Ferrari тэд оноо гэсэн. Ferrari нэг 8 харьцал. 10-аас. Тий. McLaren хамгийн сүүлд өгөөл Red Bull-ыг 9 төгөөд. 8 төгөөд. Биш 8 гэдэг нь байрлаараа доороос нэгдүгээр байр ингэж яваад байгаа. Тий ингээд одоо доор нь McLaren ингээд хамгийн доор нь тэгээ Red Bull тэгээд Ferrari гэдэг. 11 багаас одоо 9-т л гэсэн үг л дээ. Окей. Гэхдээ тий цагаан бол арай. Би бол анхаарчаал ёо. Тэр цагаан одоо хувцсан дээр биш машин дээр биш хувцсан дээр хүртэл тэр цагааныг амар томоор оруулаад ирсэн байгаа байхгүй бүгдэн дээр нь. Тэр гэхдээ нэг Lauda-гийн хүнжсэн 75 оны машины бэлэгдэл гэсэн. Харин тийм явал тий. Яг го тэрийг нөгөө мөрж шейлээ нэг зүвтэх. Энэ тэр жилээ бас авраг болж малсан шүү дээ. Тий. Lauda анхны Ferrari дээр анхны авраг авсан бэл. За би болохоор бас зүгээр баг болгонд нь оноо өгцөө.
Тэгээд Red Bull-аас эхлээд яг нэг зарлсан дараалалаар нэг гэхээр арай л худлаа юм. За Red Bull болохоор би 7 өгсөн. Ягаад гэхээр угаасаа л ер нь дажгүй харагддаг. Гэтэ энэ студийн гэрэлт бол амар гоё харагдаад байгаа. Тэг амдэр нь харсан чинь жоохон юм гэлтхэн нарны гэрэл жоохон яг нэг тийм тодор ингэж харагдахгүй бэлээ гэж санагдсан. Тэгээд Red Bull 7 өгсөн. За Mercedes бол 6 оноо өгсөн. Тэгээд Mercedes бол зүгээр гоё байсан юмыг нэг сонирн болгоцсон санагдаад байгаа. Тэгээ яг нэг юм мөнгөлөг нэг юм Silver Arrow гэдэг шүү дээ. Тэрнээсээ нэг жоохон алдаад нэг арай л их хараа орж ирээд байгаа санагдаад байгаа. Тэгээ гоё юм илүү гоё мөнгөлөг байсан. Надад баг уулан тэр хар дээр нэг юм ногоон байдаг ш Petronas-ын ногоон. Тэр хоёр нь гоё харагддаг шүү дээ. Саарлаасаа илүү яг нэг хэсэг юун дээр нэг хар тэгсэн мэтлээ ингээ ногоон үтээс оруулахтай шүү дээ. Нэг юм бензиний лого нь ингээл хошоогоо явцсан. Тэгээд нэг юуны зураг яваад тэ Adidas-ын бүүцтэй гурван зэрэг харсан ш байт гэж бодсон. Тэрийг нэг харцж ирээсээ нүдээс хахаа байлцсан. Тэгээ жоохон оноо хасагдсан. Тэгээд за Racing Bull бол бас өнгөрсөн жил баг хамгийн өндөр оноо авсан ливерээс тэ тэрнийхээ ер нь дагуул айхтар өөрчлөгдөг болохоор хүмүүсээс нэг оноо авах. Яг шинээр ингээ гараад ирсэн бол бас тэ боласчаад байгаа юм тэ. Би бол тэгээ бас Red Bull-тай адилхан 7 оноо өгч байгаа. За Ferrari-д бол яг хөө би 6 оноо өгч байгаа. Зүгээр яг Ferrari болох гэдгээр нь хараад байгаас яг ингээ зүгээр харуул бас livery гэдэг утгаараа тий. Ferrari биш зүгээр ингээ уралдааны машин ингээд харахвал бас дэжгүй гэж бодоод байгаа. Haas болохоор 10 оноо өгч байгаа. Энэ жилийн одоо хамгийн best. Ер нь бол энэ хар улаан цагаан ч ер нь байд айгүй гоё зөгц 3 өнгөш тий. Тэгээ жил болгоно л яг нэг ондгүй ч юм уу хаас нэг гоё хийж чаддаг. Энэ жил яг нэг онцын санагдаад байгаа. Тэгээ угаасаа яг нөгөө бид бол уралдааны бага тийм илүүдтэй юмд нэг анхаарахгүй гэдэг нэг тийм философитой шиг л шүү дээ. Нэг гадна нэг жижиг сажиг юм анхаарахгүй. Бүх мөнгөө л ерөөсөө хурд явахтаа зарцуулна. Тэгээ энэ жил яхаа тэгээд баг мөнгөөр онцсон юм уу эсвэл жоох мөнгө зарсан юм уу? Чин аваар нэг шангалын мөнгө аваад аа. Тэ илүү зарах мөнгөтэй болоод. Тэ одоо нөгөө нэг жин хаасаас сармаас мөнгө гарахаа болчихсон шүү дээ. Тэр шиг аяг болол байж магадгүй. За Williams бол 5 оноо өгж байгаа. Тэгээ 5 оноог нь бол тавуулангийн тэр нөгөө батаренд л өгж байгаа. Тэр тэгтээ нэ байж шүү дээ. Яа. Duracell-ийн батарей. Бусдаар бол тэгээд нэг жинхэнэ шингэрцэн л хатуураагүй нэг сугарцсан шиг харагдаад. Хараас нэг удаан машин шиг л харагдаад байгаа. Үзэмж номыг зүгээр хавцаар шилдэг нэг удаа харагдаад. Хөнгөн өртөл нэг шейктаунд ирж амжаагүй баг шиг. McLaren бол бас яг хөө тэгэл McLaren чигээр хэлээ тий. Гэтэ нэг ийм уламжлал эдийн шүүлс нэг төрүүлсэн машиныхаа нэг өөрчлөлт өгдөг. Яа тэгэхээр одоо нэг тэр инерц юм эсвэл яг ингээд тэр жоохон дурсамжийг хадгалаад гэх юм тий. Өнгөрсөн жил нэг тэгж яриад сүсэг тий сүсгээр одоо ингээд тэр машин ингээд конструктор авсан учраас нэг айхтар угаас өөрчлөл. Ингээд жоохон ерөнхий нөгөө дизайн философи ингээд аваад явдаг. Тэгээ тийм утгаараа юм эсвэл бас Red Bull шиг тэ нэг айхтар өөрчлөлт хийгээгүй. Тэгээд McLaren-д бол яг 6 оноо өгж байгаа. Alpine-д бол 8 оноо өгж байгаа. Alpine бас өнгөрсөн жилийн хамгийн гоё ливерүүдийн нэг байсан. Тэгээ энэ жил бас яг нөгөө Racing Bull шиг нэг айхтар өөрчлөгдөг болохоор хүмүүс нэг тоохгүй байгаа. Гэтэ бол угаасаа харахад бол яг тэр нэг гоё гялтгар өнгөнд байгалгаа тий. Тэгэхээр яа гоёроо байгаа. Aston Martin ягаад ч юм өнгөрсөн жилийнх надад их таалагдсан. Энэ жил арай их хартай болцсон байсан үгүй юу? Нөгөө нэг юм карбон ингээд хажуугаар ингээд их оруулж ирээд. Тэгээ тэр нь бол нэг таалагдахгүй. Тэгээд Aston Martin бас 6 оноо өгж байгаа. Revolut гэжтэй. Audi-д бол 9 оноо өгж байгаа. Уус таалагдж байгаа. Бүр анх нэг концепц гэдэг нэг хүмүүс янз янзын зураг яваа. Тэднээс гоё харагдагдсан. Тэгээд энэ ингээд эхлээд хүмүүс нэг мяа байгаадсэн чинь бас яг наранд харуул бас аюу гоё харагдаж байгаа юм лээ. Cadillac бол 5 оноо гэж байгаа. Яг нэг юм сүртэйч биш тэгээд мухаач биш тэгээд гол санаа нэг юм хоёр талаас өөр харагдах юм л ч тэ. Тэгэл
Ягтай байна. Шинэ баг энийг гэхдээ нэрээ байлгүй. бас нэг бандаж магадгүй гэдэгсэн. Тэгээ чимээг багш шүү дээ. Яагаад гэвэл нэг ливери ингээд заавал ингээд симметр байх хэвээр хоёр тал нь адилхан байх хэвээр нэг тийм заалт байдаг гэдэг. Дүрэн байдаг гэдсэн. Тэгээ магадгүй FIS юу гэж магадгүй гэдэг. Тэгээ одоохондоо л чимээг л багш шүү дээ. Алиг сонгох. Яг мэйл бүрэн дээр тийм яг яаж гарч ирэх нь вэ? Нэг үл яг шинэ орж ирж байгаа баг маркетээс харж үзэх юм болов. За ингээд бид гурийн бол оноонууд юм байна те. Тэгээд давхар бас бид гурав нөгөө нэг гэр бүлийн хүмүүсээсээ одоо арай л мал нүдтэй өнгөний зохицол дизайны ч одоо мэдээж айл гэрийн те. Зөвхөн нэр өнгөтэй юу гэдэг үстэй. Илүү картик гэдэг үстэй. Тэ. Бид нар ч хажууд нөгөөний сохор юм шүү. Тэ. Бид нар ч бол юмыг ингээд тэ мөн чанарын тэгж байгаа надад. Тэгээд ер нь тийм ч утгаар те бас ингээд сонирхолтой байж магадгүйгээд бас тус бүрийнхэн жагсаалтыг авсан. Тэгээд яг юу ячтаа бичлэгэн дээр ингээд зүгээр өгсөн оноо нэг юу яагаад оруулчих. Тий. Нэмээд тэгээд эцсийн дүндээ ер нь бидний дунд хин яг ялваа гэх юм те. Нэг 6 хүний нүдээр те. Эсвэл бид гурийн нүдээр тэр гурийн нүдээр нийтэн тэгээд ингээд хин хэд дорвоо гэдгийг харуулъя. За тэгээд тэрийгэ харчаа та бүхэн бас комментоор санал нийлж байгаа хэсгээ үлдээгээрэй. Эсвэл таны дуртай багийн ливери яагаад энэ жил яаваа те. Яагаад Ferrari-д 2 өнөө өгч чгүй те. Соёлтойгоор. Тэ. За ингээд ливери маань болсон. Ливеригийн дараа бүгдээрээ тестинг. Shakedown гэд тест хийсэн мөртөө тест гэж нэрлэхгүй байгаа юмны араас багууд Бахрейнд жинхэнэ тест. За жинхэнэ нээлттэй. Нээлттэй одоо шууд дамжуулагдсан тест ирсэн. За тэгээд бүхэл баг энэ удаа харин 11 баг 11 үлээ. Цагтаа ирээд тестэндээ оролцсон байгаа. За тэгээд яг өмнөх дугаар дээр ч тестээс нэг яг энэ хурдан удаан гэж хэлэхэд бол хэцүү. Тэгээ хэлж чадах нэг хэдхэн юмны нэг нь бол яг энэ юм ингэж өөрчлөгдсөн байна. Яа гэм бол энэ илүү найдвартай олон тойрлоо гэж юм байгаа шүү дээ. За тестинг тестинг одоо 2 юм уу те? Одоо тест 2 3 гэж нэрлэдэг ах шиг үл шүү дээ. Тийм Бахрейны эхний тест гэх юм аа. Тий. Эхний тест эхний тэр. Тэрнгээр сонин хачин сонирхолтой юм юу болов? За ерөнхийдөө яг бас эвдрэл гэхээс нэг баг байсан. Зүгээр ерөнхийдөө багууд нэг хурдалж хүчээ одоо нэг шалгахгүйгээр ерөнхийдөө хэр удаан одоо найдвартай байдлаа шалгах маягаар тий. Тиймэрхүү тест хийсэн. За тэгээд яг одоо нэг өмнө ярьжсэн шүү дээ. 2014 оны ингээд шинжилттэй адилхан бас бөөн эвдрэл болол ингээд сүржинэл бөөн болох гэсэн харьцангуй гайгүй өнгөрцтэй. Багууд ерөнхийдөө эвдрэл багт тий. За тэнгуүтээ ерөнхийдөө дунджаар одоо сахирч нь өөрөө ингээд 57 тойрог хийж уралддаг. Багуудад ерөнхийдөө юу 57 байх тухай ингээд тойроо явцсан. Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ моторнууд нь бол ингээд нэг найдвартай байдлын хувьд бол гайгүй байна гэдэг тий. За эхний өдрийн хамгийн гол онцлог бол Audi баг шүү дээ. Нөгөө нэг хажуутлын нөгөө понт юу нь байхгүй. Сайд бодно. Шалуу өрөлттэй. Тий. Нөгөө Mercedes-ийн Zero бодтойгоор адилхан болцсон уу. Тийм аргашаа том. Тий аргашаа том болоо. Орох тэмдэнэ нөхөн жижигсэн хөдөл хоошоо томроод явчихтэй. Нэг 7 хоногийн дотор өөр юм аваад ирсэн тий. Үзүүлэнгүүтээ чи яг адилхан бусдаа адилхан ерөнхий юм үзүүлэнгүүтээ яг тестэн дээр шал өөр юм аваад ирсэн тий. За нэг юм өрхөн онцлог байсан юм да. Тоонуудаас гана ярил. Тоонуудаас за одоо эхний өдрийн за одоо хамгийн хурдан гэдгээр тэгээд нийт яг аль баг хамгийн олон тойрог хийв. Хамгийн хурдан бол одоо ерөнхийдөө Norris байсан шүү дээ. Эхний өдрийн хамгийн хурдан Norris. Тэгээд тойрогоор ярих юм бол харин Verstappen хамгийн их тойрог гэсэн баг. 136 тойрог. Тийм байна. Тэгээ энэ дэр нэг онцлогтой юм нь ерөнхийдөө багууд нэг C3 буюу хамгийн дундлын дугаарыг л сонгоод яваад. Тэгээ нэг юм хийх гэж оролдохгүй байгаа болохоор хурд хийхгүй болохоор зөвхөн ерөнхийдөө хурд илэгдэх биш гэхдээ нэг амар удаан яваад байхгүй нэг C3 сонгоо яваад 5 дугаарнуудаас.
Ер нь бол race юу simulation гэдэг юм шүү дээ. Тий. Одоо яг нэг уралдааны бас хамгийн гол юм нэг батарейны одоо менежмент яаж хийх үү гэдэг дээр аюул дата цуглуулж байгаа юм шиг л тий. Тэгээд нэг active aerodynamic гэдэг тэрийгээс өөрснөөс ер нь бол чон суралцах гад нэлээд үзэж байгаа юм шиг л шүү дээ. За энэ дээр тэгээд эвдрэл гэмтэл гээд яг ярих юм бол ерөнхийдөө 2 удаа red flag басан. Тэгээд энэ нь бол нэг нь Colapinto машин яадсан байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор Audi-ийн Hülkenberg-ийн машин эвдрээд. Яг хаа тэгээд юу яагааг бол нэг удаан red flag бол болоогүй. Ерөнхийдөө гэсгээс машин энэ холдуулаад зэмлэлцэн. Stroll бас гарч ирээд 30 тойроод баларсан л шүү дээ. Их өглөө явж байгаа. Тэгээд машин тэр нөгөө хороп нэгсэн нөгөө gearbox failure болсон мөлий. Энд дэр нэр юу хэлэх хэрэгтэй юм бэлээ. Нөгөө яагаад ингээд gearbox гэдэг юм гараад ирсэн бэ гэхлээр энэ жилээс Aston Martin өөртөө gearbox хийж байгаа юм бэл. Өмнөдөө Mercedes-ийг авчихсан. Тэгээд тэрийг одоо өөртөө хийсэн анхны юм болохоор жоохон алдаад дутагдaltaй юм болоод тэр нь тэгээд бас яжитл нь Honda мотортойгоос жоохон sync хийж чадахгүй байгаа юм шиг л. Тэгээд бас дээр нь бас юу гэсэн нэг Aston Martin чинь 40 км илүү байгаа. Тийм үү. Тэрийг хаам шиг юм шүү дээ. Тэгээд 40 км илүү байгаа болохоор нэг бас мотороо бас нэг тултал нь ашиглаж чадахгүй байгаа. Хэрвээ мотороо жоох илүү ашиглаад нэг одоо мотороо эргэлт нь хүмүүсийн 11,000 дээр байхад энэ Aston Martin тэгж хүрч чадахгүй. Тэгж хүрэх юм бол олон gearbox эвдэх гэдэг. Тэгээд тэрнээс л жоох арай жоох илүү ачааллан нөгөөдөө мэдхгүй ер нь бол эвдсэн байх магадaltaй гэдэг. Зөө. Тэгэд энэ 40 км ер нь бол бас Мельбурний уралдаан хүртэл ер нь л асч чадахгүй байгаа байдалтай гэдэг. Ер нь асуудал болж байгаа юм шиг л. Зөө. За тэгээд эхний өдөр бол нийт 18 нисгч одоо тест хийсэн байна. 11 багаас ямар ч 11 баг 11 үл ирсэн. Окей. За би хоёр дахь шууд яачээ. За хоёр дахь өдөр болохоор Charles Leclerc хамгийн хурдан цагийг хийсэн. Тэгээд 139 лап тойрсон юм те. Хамгийн их нь болохоор Lando Norris 149 тойрог тойроод. Тэгээд иймэрхүү юу үзүүлсэн байна. Тэгээд хоёр дахь өдрийн цагуудаас бас ингээд харах юм бол нэг онцлох юм нь Mercedes-ийг хажиж байгаа гэдэг хүмүүс тийм яриа гарч эхэлсэн. Тэгээд Mercedes-ийн кампус болохоор Red Bull-ийн мотор ч ер нь хамгийн сайн мотор юм шүү гэдэг яриа явж ирсэн байлээ. Шууд тото ирсэн тий. Тэгээ одоо шулуун дээр хамгийн хурдан байгаа баг бол Red Bull байна гэдэг. Тэгээ энэ нь юутай холбоотой юм бэ гэхлээр нөгөө нэг Mercedes-ийн мотор нөгөө compression ratio буюу 16-г харьцан нэгээс халсан үедээ өөр гаргадаг. Нэлээд анхаарлын төвд ороод shakedown дээр нэлээд хүмүүс магтаад байсан. Тэгээд одоо хүмүүсийн одоо таамаглаж байгаагаар те өөр анхаарлын төвөөс одоо жоохон болохын тулд одоо эхний 2 өдөр өөрсдийнхөө тохиргоог нэлээд бууруулсан баха. Одоо англиар sandbagging гэж нэрлэдэг байгаа. Тэ одоо машинда ил сачаад удаа яваад шиг. Тэг ер нь бүх баг бол хийж байгаа. Гэхдээ ингээд жоохон хүмүүсийн хил амнаас холдохын тулд Mercedes ингээд жоохон илтээр тэ тохиргоогоо бууруулж эхэлсэн гэдэг. Тэгснээ тэрнийхээ хажуугаар Red Bull амар байна гэдэг яриа өгöd. Энэ дээр нэг өглөө Kimi гараад 3 тойрог гिचээ тэгээд мотор нь болохоо хэлсэн гээд гараж руу оруулсан. Тэгээд мотороос сольж мөлөөд тэгээд ерөнхийдөө эхний сешн тэгээд дууссан буцаж гарч ирч чадаагүй. Тэнгүүд хоёрт нь Russell гарч ирэх хэрэгтэйсэн гэдэг Kimi бол угаасаа 3 тойрог олдсон. За тэгээд эхний 7 хоногийн 3 дахь өдөр хамгийн урдан цаг Kimi Antonelli хийсэн байна. Бусдаар бол тэгээд айхтар юу болж өнгөрөөг юм шүү те. Ferrari-гийн нөгөө нэг иргэдэг винг чинь болохоор 2 дахь 7 хоногийн 2 дахь өдөр тий. Сүүлийнх нь 2 дахь өдөр орчихсон. За тэгээд эхний 7 хоног бол ингэс хийгээд дууссан. За 2 дахь 7 хоног эхэлсэн. Тэгээд 2 дахь 7 хоногоос тэг өмнөх дугаар дээр би ярьж гэж жаад мартсан байсан нөгөө нэг Alpine Hotley wing нь active area нь дээшээ ингээд татдаг биш ингээд бүгдээрээ хоошоогоо хөвтдөг. Тим дизайнтэй яриадсэн шүү дээ. Одоо голоос нэг элементээр ингээд дээш нь татаад нүх гаргаж байгаа. Alpine-х болохоор тэр чигээр ингээд хоошоо хөвтдөг тийм. Тэгээ бас энэ сонирхолтой шийдэл байна гэд ярьж исэн. Тэгсэн чинь Ferrari тэрийг бүр дахиад нэг төвшөө ахиулаа тийм. 100 ангираас иргэдэг болоод. Энэ дээр тэгээ юу юм бэлээ л дээ.
одоо ардлын wing чинь ерөнхийдөө ийм хөлбөрт байгаа шүү дээ. Тэгээ ингээд 100 градус эргэжчихлээрээ эн чинь ийм болсон угаасаа доош ягаад илүү нэг агаар оруулах зайн нэмэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө доошоо юу яах down force байхгүй болоод илүү хурдан явах юм байна лээ. Ер нь онгоцны далавч тийм. Тэгээ урвуулсан онгоцны далавчгийн машиныг ярьдаг байсан бол одоо онгоцны далавчтай болцтой. Гэтэ энийгээ зүгээр нэг удаа гаргаж ирж үзчихээл тэгэл буцаад болчихсон л шүү дээ. Тэгж бүгдийг агаа бол тэр үуч бүх юугаар явж ирсэн. Ferrari юу ч бай. Энийг яг нь бос багууд дөөрөхөд аюу амархан. Нэг тийм хэцүү юм биш. Дөөрөхөд хэцүү юм нь болохоор тэр диффузерын тэнцээ байна. Одоо нэг диффузерын тэнцээ хаалч нэг босоо юм байгааз. Тэр болохоор ингээд бас ингээд доогоор гарч ирж байгаа гарыг бас нэг цэгцлэх маягтай л тийм билээ л дээ. Би бас нэг нарийн өчнөр ялгуу. Тэгтээ энийг бол бус багууд дөөрөхөд аюу хэцүү гээд. Яагаад тэгэхээр нэг артлын gearbox юм угаа артлын дугууны тэнхлэг мэлхэг нилээ хойш нь болгож иж ийм гаргаж ирж хийсэн. Энийг өөр багууд үнэхээр ингээд одоо Ferrari сайн байгаа дүүрээ гэх юм бол тэр дотор gearbox-ийн байрлал нилээ олон юмыг сольж иж дүүрэх магадaltaй учраас тэрийг бол ингээд дүүрэх тайг хэцүүгээ. Үнэхээр л одоо тэр нь ингээд амар давуу тал өгөөл ингээд яах юм бол хэцүү л гэж хэлээ. Тэр иргэдгийг бол easy л гэж хэлээ. Тийм л хальтай тэр чи юусан. Яриг илайл хараал ингэсэн юм уу. Нөгөө манай хийжсэн л. Хоёроос салгаад ингээ боо. Эргүүлээ бооч. Тэр артлын дэрэг яриадсан. Тэр нэг диффузер тэр дээс гарч иж байгаарыг шууд дээшээ салхиж руу явуулаад тэгвэл нөгөөтнөөс дахиж илүү down force гаргаж илүү бас нэг юм. Антины жоон хэцүү юм байна. Яндангийн бас гарч ирж байгаа нөгөө агаараар бас эргэн тойрны агаарын жоох ингэж энержайз хүчтэй болох бас тийм тактик. Гарч ирж байгаа агаарыг л нэг тэнцвэр мотор угаасаа тэр ингээд түлхэж байгаа тэр нэг хүчийг ашиглаж бас тэнд нэг жоох юм хийх гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Яндангийн самитко бид гурав бас те аэро инженерүүд биш учраас те яг сонссон бүмээр та бүхэндээ бас хэлж байгаа шүү те. Нэг сонсоод уншсан ч нөгөөдөө бас яг ойлгохгүй байгаа. Яг юунд буухгүй байгаа байхгүй те. Яасан гинэ за нэг тавьцаал шүү. За тийм сонирхолтой юм болсон. За тэрнээс болвол нэг айхтар том юм болоогүй. За хамгийн том юм нь одоо бид гурав ярих гэдэг. Тэгээ Aston Martin-аас ер нь л эхэлж тээ. Тэгээд ер нь тестингийн 6 хоногийн дүгнэлтээр Sky Sport нэг тийм хэдхэн 2-3 дүгнэлт хийсэн мэлээ. За топ 4 баг бол бидний бодож байгаа шиг тийм айхтар хол биш байна. Тэдний хоорондын юу бол ойролцоо байна. Тэгээд хамгийн олон лап тойрсон баг нь Haas юм шиг үлээ. Тэгээд midfield багуудаас ер нь хамгийн өндөр амжилт гаргаж магадгүй баг нь Haas. Тэгээд бас нэг баталтай дүгнэлт хийж байгаа нь за Aston Martin болоогоос явахгүй мэн гэж суурж байгаа юм байна гэдэг. Тийм л нэг 3 дүгнэлт. Тэгээд юу юм бэлээ л дээ. Яг юу нь болохгүй байгаа гэдэг бол Aston Martin мэдж байгаа. Энийг засахын тулд хугацаа орно. За заслаа гэж бодоход бус багууд нь үгүй нэг юм уу тохиргоогоо гэх нэг ахаа холдсон байна. Тийм учраас хоцорсон байна. Тий, алдаага засах бол нэг тийм юу биш. Давуу тал биш. Энийг нөгөө багуудаа гүйцэх чинь хэцүү болчихж байгаа юм байна. Тэгээд яг Honda одоо хүн болгон ойлгоод байгаа шүү дээ. За нэгт мотор болохгүй байна. Хоёрт gearboxтэй crop болохгүй байна гээд. Тэнгүүтээ Melbourne-д бол яг Honda юу авчиж чадахгүй юм байна апгрейд. Одоо нэг Японы ямар сайт лээ тэр нь бас нэг дотор Honda-гийн юутэл юм билээ л дээ. Нэг тийм мэдээлэл хийсэн юм л шүү дээ өөртөө. Тэгээд хятадтай юм дээр бол ямар ч юм авчирхаар бэлдэж байгаа гэсэн. Тийм үстэй. За Aston Martin-тай холбоотой юмнуудаа одоо unload. Тэгээд хин чин new чин тэгээд хэлцэн л ингээ мотор явахгүй байгаа тохиолдолд бид нар аэрогоо тестлэх юмч боломж байхгүй. Уус нэг racing pace байхгүй хахад нэг аэро яаж ялж ийн шалах ямарч боломжгүй ч энийг л засах өөр арга байхгүй. Тэгжиж л юм аарна л гэдэг. Одоо дээр нэмээд нэг буцаж нэг батарейга зэнэглэх тэрийг хүртэл чадахгүй болохоор ерөөсөө тэр тултал хурдаа гаргаж чадахгүй мотор нь өөрөө ч яг тэр өөрийнхөө одоо гарах ёстой хүчээ хурдаа гаргаж чадахгүй юм бол тэгэл адреналиныг одоо
амар хүн байцны хүн тэр нь амар хүн байлаа гэж тэрний хийсэн юмыг тул хэрглэж чадахгүй болохоор яг болохгүй л нэ. Ер нь л өөрсдөө Алонсо хүртэл баг уралцсан. Айгүй их уралж байгаа юм л шүү дээ. Билээ. Машин спожер тэр билээ шидж мэдж байгаа. Юунд байх чинь Honda дээр бас Макларен байхтай тэгээд зогтаад явсан чинь. Тэгээ 15 онд бас яг Honda ингээд Макларентай фейлдээд яг мэдгдэл хийжсэн. Яг одоо хийж байгаа мэдгдэл хоёрыг адилхан болж байна. Бид нар яг юун дээр алдснаа мэдчихээ одоо ингээд засна. Тэгээд ир чин тэрнээсээ буцаж ирэх гэж баг 4-5 жил 20 онд Red Bull-тэй биш одоо 18 оноос Red Bull-тэй сайжрах хүртлээ те. Тэр чин эргэж ирэх гэж баг 4-5 жил болсон шүү дээ. Тэгэхээр одоо Aston Martin ирээдүй бас жоох бүрхээ явчуу даа гэж хүмүүс ярьж байна. За нэг өөр нэг мэдээ нь болохоор юу байгаа. Ерөнхийдөө Aston Martin гэдэг чинь нэг одоо гудамжинд мундаг машин байгаа шүү дээ. Гэхдээ яг нэг жоохон спорт кар гэдэг. За тэр компани ерөнхийдөө жоохон санхүүгийн хүндрэлд ороод тэгээд одоо энэ Австрал ерөнхийдөө юуг нь авч байгаа юм бэл. Ихэнх хувьцааг нь авч байгаа. Бүрөө. Тэгэхээр ерөнхийдөө Aston Martin бол одоо ингээд Stroll-ийн өмч болж байгаа гэж хэлж байгаа юм шиг. Одоо ер нь бол 30 эд мэд байдаг бах тэ өөрт нь. Тэд нэмээд бүр 50 эд болгож байгаа бах тэ. Тийм л бах. Тэгээд нөгөө эхний өдөр болохоор нөгөө Stroll-ийн алдаанд нөгөө дөрөвний яриадсан gearbox алдаа юм шиг л шүү дээ. Тэгээд телеметрийн датагаас бүр 11-р араа болтлоо яасан гэд. Тэгээд эвдрээд нөгөө сенсор нь бурудлаа заасан юм байл л. Тэгсэн чинь бүр 11 ч 100 ч ингээд бүр ингээд дата амар өссөн. Тэгээд Shakedown Барселона Shakedown дээр бас нэг албаар удаа яваад байгаа гэдгсэн шүү дээ. Тэгээд тэр нь мөрн багадгүй тэр нөгөө энэ жил анх удаага өөрсдөө тэр gearbox хийж байгаа. Тэгээ тэрнээс гадна Honda нөгөө нэг батарейгаа ганагийн хэлсэн шиг цэнэглэхтэй нэг тойрогт хийж болох 350 кВт-ийнхаа 200 ч ер нь бол хэрэгж нөхөж чадахгүй байгаа. New-ийн өөрийнх нь ярьсан байгаа юм лээ. Уусаа доотлол нь минимум 250 байх хэрэгтэй гэсэн 250 таж хүрхгүй гэсэн кВт нь. Тэр нь бол Aston Martin-ы багаас бол ер нь Honda-г бол битүү одоо хурууж чилж байгаа те одоо за Honda-аас л гэдэг те. Тэгээд Honda-гийн бас түүхэн нөгөө нэг өөрсдөө болоод тэгээ болохдоо ингээд нөгөө моторын нөгөө бага тараасан юм л те. Одоо ажилчтай одоо ингээд ийш тийш айгүйх алдсан. Тэгээ ихэнхийн Red Bull алдсан. Зөө. Тэгээд за буцаж ирээ гэхдээ яг нэг юм бэлэн баг байгаагүй дахиад ингээд шинэ баг зөвлөлсөн дотроо. Тэгээд Milton Keynes нөгөө нэг Англида тэгээд нөгөө Suzuka-гийн хүмүүс цуглуулж ирэхэд тэгээ бас Sakura те. Тэгээд бас моторын нөгөө нэг шинэ моторын regulation зарлагдсанаас хойш бас жилийн хойноос эхэлсэн бэл. Honda. Тэгээд Aston Martin бас нөгөө нэг Adrian Newey Red Bull-аас гарснаас болоод Aero-го дахиад бас багуудаас 4 сарын хойно ажиллаж эхэлсэн. Тэгэнгუутаа Newey орж ирэнгуутаа өмнөх хүний хийсэн бүх юмыг хогийн савар байсан гэдэг шүү дээ. Наахч хэрэггүй одоо би гээд ингэж хийнэ. Тэгээд Newey-гийн хүснээр ер нь бүх юмыг өөрчилсөн. Тэгээд Newey ба дотроо ажилладаг хүмүүсийн бүр програмыг хүртэл бүгдийг өөрчилсөн. Би энэ дээр ажилладаг гэдээ бас бүгдийг өөрчилсөн. Тэр нь энэ бол ингээд айгүй их юм өөрлөн өөрчлөлт дунд одоо бараг ингээд ажилдаг машин авчирсан их юм гэж яриад байгаа юм лээ. Тэгээд Aston Martin-ы бас нэг анх 21 онд ярьжсэн юм. За бид нар 26 онд лална 5 жилийн плантаа гэдсэн. Тэгээд тэрийг одоо бас өөрчлөөд би харна нөгөө нэг 26 он бол угаасаа тестингийн жил байх нь гарцаагүй гэдэг мэдээ явж эхэлж байгаа юм билээ. За тэгэл ер нь тиймэрхүү фейл. Түрүүн батарей ярьсан дээр ингээд нэмээд шууд ярьчих уу. Одоо яг 350 кВт гэж байгаа шүү дээ. Тэр нэгээд одоо ерөнхийдөө нэг хүчээ гаргаад одоо нэг шулуун дээр явах ингээд юу гаргаж байгаа шүү. Тэгэхээр нөгөө нэг шулуунаа дуустал явж чадахгүй байгаа. Тэнгүүтээ батарей дуусангууд одоо нөгөө нэг дотоод шатлын хөдөлгүүрийн юу чинь 50-50 байгаа шүү дээ. Тэнгүүт нь хурд явж байгаа машин чинь гинт огцон удаашраад тэгэхээр нөгөө нэг ойр хавд байгаа хүмүүст бас нөгөө аюултай болох үүднээс учруулах боломжтой байгаа учраас ерөнхийдөө Формула 1 одоо FIA хоорондоо яриад юуг багасгах гэдэг юм бэлээ. Одоо ингээд шулуун дээр жишээ нь 350 биш одоо юу гэдэг 250 нэг бол 200 хүртэл ингээд юу гарах боломжтой гэдэг. Яг багаар одоо дуусах явж штэ дуусахгүй тийм дуустал ингээд яхахын тулд огцон гიშглээ ихэд шууд ингээд пак гэж бүгдийг үрэхгүйгээр
нэг лимиттэй ингээд явдаг болгоё гэдэг. Тийм ярьж байгаа юм байна. За одоо энэ дээрээ тохиргоо хийгээч гэдэг. Одоо бид нар дараагийн сэдвүүрөө шилжлээ те. Одоо battery management 26 оны шинэ regulation те. Тэрэн дээр Andrea Stella одоо хамгийн том дуурж байгаа хүмүүсийн нэг юм шиг л. Одоо энд ингээд тааварлшгүй ингээд нөхцөл байдал зам дээр үүсэх боломж айгүй ихтэй. Аюултай. Тий, одоо гинт машин ингээд тултал гიშгэж байгаа гэдэг ардан дагаа явж идэл нөгөөтг нь гинт батарейн дуусаад хоошоо болдог ч юм уу те. А тэгээ тиймэрхүү тэгээд гинт эсвэл нөгөөтг нь ингээд тултал гიშгдэг эргэлтүүд дээр тэр хүн батарейгаа нөхөх гэж байгаа учраас жоох өөр хөлдөл гарах. Тэгээд арын жолоочд ингээд айгүй хэцүү. Тэгээ энэ ингээд айгүй хэрсэлтэй болж байна. Тийм учраас одоо энийг Австралиас өмнө бид нар нэгдэл рүү зэгцэлгүй болохгүй гэж Andrea мэддэгтэй байгаа юм лээ. Тэгээд харин гаргаж байгаа ганц шийдэл нь одоо тэр юм шиг үлээ. Тэгээд багаар үрж болох юугаа багасгахъя гэд киловатт. Тэгээд энэ дээр макс болохоор жолоочтой тэнгуут батарей менежмент дээр айгүй дургу байгаа штэ. Макс юу гэсэн бэлээ? Formula E on steroids тий. Стереж хавцсан Formula E. Тэр ер нь Formula 1 гэдэг бол одоо мотор спортын ноёо эргэлтэй. Бид нар ингээд илүү хурдан, илүү ингээ хүчтэй хөөх хөстэй болохоос ингээд батарей дуусчлаа гэд ингэдэг ийм спорт баймааргүй байна гэдэг яриасан. Яг л нисгэж тэр нь бараг бүгд л шүмжилж байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн бас одоо яаж шүмжилсэн Алонсо хүртэл энэ машиныг бол манай одоо тоогооч хүртэл барьчих юм байна. Шефон хүртэл барьчих юм байна. Тэгээ Алонсо ч юу гэсэн байлаа. Та ингээд яагаад машинаа орхиод бүрэтэр өгсөж алхсан баг хүрдэн байна. Зам дээр нөгөө ачаалаад Lance Stroll бас тэгцээл л тэ бид нар бусад багаас 4 секунд хоцорч байна. Тэгээд ямар нэгэн сайн мэдээ нүгсэн гадаа гой цагаа гаргая. Бас нэлээ багаас хазаад эхэлцээлээ тэр ярьч. Нэр түрүүн нэг багуудын юу гэж ярьж ирсэнс нэг ийм тооцоол гаргацсан байсан бэл нэг эхний 4 багаас дундх багууд ерөнхийдөө нэг хаал тал секундын зөрүүтэй. Тэнгүүд доор байгаа нөгөө багууд нь баг секунд гараа явчихж байгаа гэдэг. Нэлээд хол зөрүүтэй байгаа юм байлаа гэдэг. Ер нь багууд бол ахаал нөгөө нэг 3 лиг хуваагдах юм байна л да. Тэгсэн чинь Максиг бас нөгөө нэг Формула 1-ийн ерхийлэгч юм байл ч тий. Хүрээ дээр өвшин. Шууд тэр дээр чи юунд байгаа юм? Бахрейнд байгаа юм. Би энэ чи Сауди Арабид байна. Би яг гас хоёрын онгоцоор яваад очие тий. Тэ сайхан ярилцъя л та гэж. Формула юу унмаар байл болно шүү дээ тий. Тэр яг энэ асуудлаар бол яг Макс бас жилийн өмнө ч гэсэн ингээд би хэлчихсэн шүү дээ. Ийм юм болох гээд байна гэдгийг. Тэгээд тэгсэн чинь Максийн дайснууд бас гарчсан тий. Ландо Норрис, Жорж Рассел хоёр болохоор Ландо эхлээд бид нэр ингээд бид нар бол ийм тэр хангалттай мөнгө авч ингэж машин уралдаж байгаа ингээд хүмүүсээ тэгээд ер нь бол зүгээр нөгөө нэг сагсчдын нэг хэсэг тэгээд ч зүгээр амаа хамхиад бөмбөгөө заал гэдэг шиг одоо ер нь урдгаал ингээ хийхгүй бас голын юм ярих нь илүүц гэдэг юм ярьсан. Одоо Жорж Рассел бас дуугаа авалцаад өөрчлөлт байдаг юм одоо өөрчлөлтөнд дасан зохицохоос өөр аргагүй. Тэгээд Европод одоо юм цахилгаан машин одоо ирээдүйн ингээ хүсэж байгаа. Тэгээд бид нар энийг дагаад өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. За тэгсэн чинь Льюис Хамилтон болохоор GP2-ийн машин шиг байна те. Зарим эргэлт дээр бол одоо угаасаа 500 морины хүчтэй бид нар явж байна. Одоо 1000 морины хүч угаасаа баггүй. Бүтэн замын турш гарах боломжгүй учраас зарим эргэлт дээр арай л удаан мэдрэгдэж чинь GP2-ийн машин шиг санагдаж байна гэдэг юм. Ямар ч хаад тоормос авахгүй зөв өнгөрөө том шүү дээ. Эргэлтэн дээр ингээд тоормосгүй ирэх юм сони. Тэгсэн чинь манай Ландо Норрис бас дууны өнгө жоох өөрчлөөд тестингийн сүүлийн 7 хоног дээр нэрэл удаан байна гэдэг. Ярьцлагаад өгөөд. Зүгээр тохоо бид тоглож хэлсэн шүү дээ. Зөв найзаараа тоглосон шүү дээ. Зэртэй ингэх шигсэн. Тэгэхээр бол жолоочод Карлос Сайнц, Алонсо энэ бүгдээрээ. Ер нь сонирм байна. Ахтар яг нэг тийм Формула 1 шиг санагдах боллоо гэдэг ярьцлагууд өгч гэлсэн. Одоо сүүлийн үед бүр Макс ч дахиад яваад байна л шүү дээ. Одоо манай Формула 1-ийг хийж байгаа өөрчлөлтүүд дөрмийн одоо энэ одоо болж байгаа процессыг одоо миний зөв талих хугацааг илүү ойртуулж байна. Тийм болохоор ер нь бол би энэ ч 40 хүртэл байхгүй боломжтой хэлж ийсэн. Тэгээ тэр хугацааг минь улам ойртуулад байна. Ер нь бол гэр бүлтэй илүү ойрхон байх хэрэгтэй. Ер нь ийм байгаад байвал нэг хүсээд байх юм биш болчлоо гэдэг. Хурдан биш байгаа учраас тэр чинь хурдын үсэд итгэл хурдан биш байгаа даа.
Тэгсэн байгаа. За тэгэл ер нь томчууд нь л ер нь дуграал нь те жижигүүд бол яг та мэдээж карьер асуулт орж байгаа. Тэгээ Максаас Хамилтонаас эхлээд Алонсо бас дараа нь гэрээнд дуусаад аль баг руу ч орох юм билээ гэдэг. Баа шүмжилж чадахгүй чимээгүй байгаад. Тэгээ томчууд дуурж эхэлсэн. Өнөр Макс гэснээс одоо Макс ингээл Астон Мартинд орсон байсан л яг. Өнгөрсөн жил гороолож ирэлсэн $1 billion гэдэг ордын газар гэсэн. Сүрэл болох байсан шүү дээ. Өнөдөр 3. Гэтэ яг зүйл сонголт л да. Тэгээ 26-нд юу болохыг харчаад дараа нь одоо гэсэн яг харж байгаа л. За энэ дээр би юу ярьж хуу шүү. Нэг л одоо нэг мотор дотор ярьж байгаа юм чинь. Бүгдээр л анзаарсан шүү дээ нэг уралдаа эхлэх процедур бас нэг сонь байгаа тий. Нөгөө нэг үзэгчтэй тайлбарлаад хэлэхэд одоо нэг дотоош одоо чи цахилгаан юу 50-50 байгаа учраас гараас эхлэхийн тулд дотоод шатлын хөдөлгүүрээ нилээ ингээд халаах гэх юм уу да манайхаа турбогоо ингээд юу яаж халааж чаржилж агаад тэгээ хөдлөхгүй бол гэхдээ тэгж хөдлөхийн тулд бас тодорхой хэмжээнд нөгөө нэг моторын эргэлтийг нэг тодорхой түвшинд барих хэрэгтэй. Энийг хэтрүүлж болохгүй бас унгааж болохгүй. Унгаавал чи сул эхэлнэ. Хэтрүүлжүүл бүр машин унтраах хавилтай. Тийм учраас ерөнхийдөө аягүй хэцүү байдал байгаа учраас одоо FI энтрийн бүгдээрээ ярилцаад одоо ийм гарааг жоохон өөрчлөөд байгаа тий. Нэг одоо улаан гэрэл асж агаад одоо ингээ уралдаа эхэлдэг гэсэн бол одоо нэг цэнхэр гэрэл асаад бүгдээрээ нэг мотороо халааж байгаа тий. Бие халааж яаж агаад за энэ дээр эхлээд ингээ ерөнхийдөө нэг 10 секунд төгсөн байгаа. За 10 секунд ингээ гэж халааж агаад тэгээд цэнхэр нудрангууд нөгөө нь улаан чи асаад тэгээд уралдаа эхэлдэг. Тэгээд сая тестингийн үеэр нөгөө нэг дуусах төхүүлээд бүгдээрээ л нэг тест imitate хийгээд те биш start imitate хийгээд одоо нэг уралдаа эхлэх маяг ингээд туршиж үзээд тэгээ ерөөсө болохгүй байгаад тахлаар нь одоо ахаад 5 секунд нэмэхэр хийж байгаа юм л. Одоо ингээ 15 секунд бүр тэр нь тодорхой болсон юм уу те? Тий, ерөнхийдөө тийм юу арах гэж байгаа юм. Санал оруулаад ерөнхийдөө тгийл гэж байгаа юм шиг л. Тэгээд тэрийг Ferrari эсэргүүцээдсэн юм шиг үү? Яг ер нь л их тийм шиг байгаа тий. Тулж ирээдс тий. Тэгээд тэр нь юу юм бэ л дээ? Одоо нөгөө turbo lag гэдэг нэг юм байдаг. Одоо турбо ч моторын сорж байгаа агаарыг ингээд илүү их агаар соруулж байгаа шүү дээ тий. Гэхдээ турбо эргэхийн тулд яндан одоо мотороос гарч байгаа халуун агаараар турбого эргүүлдэг. Тэнгууд мотор ажиллаж ээж тэр нөгөө халуун агаар гараад турбон эргээд эргэжээж дахиад нөгөөт нь илүү их агаар сорж ингэж юм эргэх холбоонд ажилтдаг. Тэнгууд машинууд нөгөө нэг ямар ч ачаалалгүй ингээ хоосон эргээд тэгээд энэ асуудал угаасаа бүх машин ингээ байдаг. Тэгээ Формула 1-д өмнө нь нөгөө MGU-H буюу халуун агаараар гаргадаг цахилгаан мотороор энийг шийддэг байсан. Энэ жил нөгөө тэрийг аваа ийцэн учраас одоо энэ проблем гарч ирээд байгаа юм байна л те. Тэгэд ийм асуудал үүснэдээ одоо Ferrari бас жилийн өмнө одоо FIA-д хэлсэн те. Энийг яах юм бэ гэд. Тэгсэн чинь ингээд үгүй энэ бид нар ямар ч юм санал болохгүй дөрмөөрөө явна гэдэг хариу авсан юм шиг байна. Тэгээ Ferrari тэрэн зориулаад одоо бид нар бол ингээд старт процедураа ингээд өөрөөр аргалсан. Моторондоо одоо өөрчлөлт хийгээд энд зохицохоор ингээд ажилуулдаг болсон. Тэгээд та нар одоо өөрсдөө яхаа мэд гэдэг. Харагдаж ганцаараа те. Хаанаас нэлээд хойно баг 9-10-аас 10-ын баримс эхэлсэн тэгээд урд байгаа гэдэггүй. Пам гэж үзэвчилж байна. 8-аас шууд нэг төр баримд орж мараад л ч те. Шууд суусрал болчихлоо. Нөгөө нэгэл гэж яхад нь. Тэгээ хаас бас нөгөө нэг сайн Ferrari мотортой учраас Оливер мэн Хамилтон хоёр бүгдийг гүйцэж байгаа бичлэгэнд явуулсан. Тэгээ нэг баг тэр бичлэгийг одоо оруулчих болох байхаа нөгөө нэг Формула 1-ийн нөгөө нэг тек хийдэг нэг аз зургаас тэнхрөөд штэ Сэм Коллинс лөө. Тэр ингээд цаад ингээ багууд ингээд 10 секунд ингээд орилж байгаа хөдөлтөг ингээд болцсон байгаа. Тэгээд Ferrari өөрсдийг нь хэлж байгаагаар болохоор тэд нар нэг илүү удахгүй байгаа гэж яриад байгаа. Тэгээд одоо бүгдээрээ харцгаа гэж Ferrari хажууд найрлаа. Нэг дэлбэрх гэж байгаа юм шиг бүр ингээд амар орилчин готаа пак гэж явсан. Бараг ялгаагүй биш үү? Тэгээд тэр бас нэг мим болчиход байгаа. Нэрэ хаас гэснээс Берминиас юу байсан? Энэ 360 иргэдэг юу яасан бэлээ? Хаачсан байсан гэд. Би одоо хаач. Тэгтээ энэ иргэдэг юм цоглоог нь жоохон хүнд гинэ. Тэгээ бүтэн гэж иргээд ингэдэг нь нөгөөт нь хөвтдөг онгойлгодогоос жоохон хүнд. Килограмм одоо юу гэдэг хүнд учраас бидний нэг хайцсан гэд. Таагагүй гэтгцсэн байсан нэр.
Алттай тэр чинь ингээд хоёр талд нь ингээд мотор ажиллаж штэ. Голдоо нэг юм ингээд татах матхаас арай хөндлөх л та. Нэр килограмм гэснээс Williams маань ингээд 20 кг илүү яваалаа юм бэлээ. Тий. Одоо бол тэрийг шийдэг байгаа гэсэн. Тэгээ энийг шийдэхин тулд бас ахаад нэг хэдэн сар хэрэгтэй юм шиг л шүү дээ. Тэгээ одоо юуг нь яаж өөрчлөөд яах вэ гэдэг ингээд бас нарийн юм болт юм шиг тэгээд. Тийм учраас юу ихний хэдэн уралдаанд ер нь бас Williams явахгүй л. Одоо Aston Martin-ээр хинний уралдаанд орохол үзэх юм бэлгүй. Харин тийм. Aston Martin онох уу. Сайн зүгсээ Aston Martin Williams-ээр хамгийн удаан нөө хэлсэн. Тэр Cadillac-тай хэр үзэх вэ? Cadillac хэр арих үзэх вэ? Яг мэдгүй. Cadillac явахгүй баха. Юун дээр бараг 2 секунд хойно. Цаг маг нь биш үү? Цаг маг нь 2 секунд, бараг 1.7 секунд хойно явчихсан. Одоо тухайн өдрийнх нь хамгийн бэст цаг хийсэн бас. Cadillac-ийн хувьд бол яг жинхэнэ үгэн тестинг жил болох шүү дээ. Тэгтээ бас хамгийн сүлд орохгүй бол болж л энэ. Ямар ч сан тий. Аавал хүүхдээ шүү дээ. Aston Martin. Хаанаар одоо юу л тийч. Нэр юу гиснээс бас нэр юм гинт ороод л. Сая тестингийн өдрүүдэд Mercedes одоо нэг яг шалгагдсан эвдрэх одоо ингээд батны тийм моторуудаа л өгсөн юм байна. Нөгөө багуудтай. Тэнгуүтээ одоо Melbourne-оос өмнө одоо жоохон апдейт хийсэн шинэ моторууд өгсөн. Тэгэхгүй яг нөгөө тестийн үеэр нэг мотор нь одоо ямар нэгэн байдлаар эвдэрж үдчих нөгөө хүмүүс чинь харин цагаа алж байна те. Өөр юм тестч чадахгүйгээ тэгээ ерөнхийдөө яг батны ажиллаж байгаа мотор өгсөн. Тэгээ энэ дээр яг нөгөө юунууд анализууд хийгээл байгаа юм байна. За одоо нөгөө жинхэнэ мотор өгөх гэж нэг. Жинхэнэ нөгөө 16 нэгтэй мотор өгөх гэж нэг 18 нэгтэй. Нэг тийм байгаа юм байна. Окей. Тэгээ миний нэг үздэг нөгөө подкастын нөгөө хоёр болохоор яг вэ энэ гараан дээр наадвалчин бас сүржигж байгаа маа. Нэг тийм гараан дээр тэгээд тэрийг ингээ өөртөө бодоод олчихноо босд багууд. Ferrari-д нэг айхтар том давуу тал байхгүй. Яг уу магадгүй нэг 2 байр үсэрдэг давуу тал байж болно. Тэрнээс ч бүр нэг 10-аас 1 рүү ордог тийм бол байхгүй. Тэгээ энэ гарааны процедур нь одоо жоохон жолооч нар шинэ байгаа учраас л тестлж байгаа. Одоо тестингийн учир чинь шүү дээ. Одоо ингээд удаан гарч зоордон гаж тэрнээс яг цаг нь болоход наадвалж байна. Хийчих واخа. Гэхдээ Австралийн бас гараа нэлээ алаан болж магадгүй. Одоо гараан дээр зарим нам унтар зогсч мөхсөд гинт үсрээ тиймэрхүү магадлал их болж байгаа болохоос яг баттай тийм болно гэсэн үг л биш. Тэр асуудлыг одоо багууд бол нөгөө софтверээр ч юм уу одоо ингээд дороо шийдчих байх боломжтой гэдэг юм бэлээ. За түрүүний Mercedes-ийн мотор ярьсан юм чинь те одоо дараагийн сэдв. Нөгөө нэг 16-1-ийг 18-1 болгодог драма юу болж байна вэ гэдэгтэй апдейт. Ярилцъя. Тэр тэгээд нөгөө нэг юу яастэй Mercedes эсрэг одоо бүгд болцтой. Бүгд мотор хөлдөрүүлж Red Bull тий. Red Bull хамт хийсэн гэдэг байна шүү дээ. Тэр хамт хийсэн чинь Red Bull зүгээр өөрийгөө хойноогоо мэдэнгүүтлээ за тэгвэл бай гэж. Тэр нөгөө Red Bull Mercedes-ээс орсон айгүй бол инженер байдаг моторын. Тэгээд тэд нар нь бол наадвалч ингэж хийн гэдгийг бол мэдсэн. Тэг өөртөө хийх гэж оролдож чадаагүй гэж шуум яваад байгаа юм л. Зөв. Тэг өөртөө бол ингэх боломжтойг мэдж байгаа, Mercedes хийж чаддгийг мэдж байгаа. Тэгээд өөртөө хийх гэж чадаагүй. Тэм учраас тэгээд эсвэл чадсан нэг гоё болоогүй ч юм уу тийм. Чадсан шүү. Гэтэ тэр нь яг нэг одоо Mercedes-ийг тэг хүрээгүй. Нэг одоо Mercedes дутуу байгаа гэдэг мэдэггүйтлээ тэгээд ер нь бол за буугадрээ гэж чи бүгдээрээ л байлаа сайхан бол тийм. Магадгүй нөгөө нэг 18 нэг 17 болж болоод байгаа. Тийм. Тэнгүүтээ за байлээ. Тэр чи айгүй тийм нарийн инженер гэдэг юм шүү дээ. Одоо ер нь энэ моторын юмыг нөгөө хийд ангийг 3D принтер болдог болсноос хойш тийм давуу тал үүсэж байгаа юм байна шүү дээ. Бүр нэг юм одоо нөгөө компьютероор уралдааны машин зохион бүтээл гэсэн чинь нэг юм амар долгионтой нэг юм хийчлээ гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд мотор хийд ангийг ингээд одоо ингээд хайлш маш юугаар биш ингээд 3D ингээд принтлээд хийж чадаад тэгэхээр бүр би тийм нарийн юм уянгат юм ингэж хийж чадаад байгаа юм л дээ. За тэгээд тэрэн дээр FIS юу байсан бэ л шүү дээ. Багуудад одоо санал хөргүүлсэн. 8 сарын 1 гэхэд тэрийг шалгах боломжтой болно. Тэгээд тэр болтол тэгин шүү. Тэгээд тэгэхэд одоо баригдваа гэдэг юм яа.
явуулсан. Тэгээ багууд Хугацаа. зөвшөөрүүл тэгээд тэр нь батлагдана гэдэг. Тийм. Тэгээ ерөнхийдөө нэг 130 градус тэмчих юм шиг байна. Тэгэл тэгэхэд 18.1 гарч ирэх юм бол за тэгэл sorry шүү л гэл. Тэгээ 16 нэгээс л дээш л байх юм бол тэгэл. Тэгээ Mercedes-ийг сайн нэг тестлсэн юм билээ 90 градуст. 16 нэгээс дээ шүү. Тэ. Тэгээ тэр нь яг 16 нэгээрээ байсан юм билээ. Харин тийм өөрчлөлтөө. 130 болтол халаагаа тэгээ задлаад нөгөө хэмцгэсээр итэл тэр нь 90 болтлоо бууцсан. Тэгээ яг 90 дээр үзэхэд бол яг хэмжээндээ байсан гэдэг. Тэгэл бас тото жоохон Яасан бэ? хэмжлээ штэ тэгээд өөр яах гэдэг ингээд юм билээ л те. Тэгээд энэ дээр бас нөгөө Mercedes мотортой багууд дуурж эхэлсэн мөлий. James Vowles наач зүгээр шуум зүгээр noise бити тоо ингээл хүмүүс юм ярьж лээд ингээд. Тэгсэн чинь Red Bull-ийн Max бидэрт бол эн чин шуум биш ээ. Тэгээ шударгаар өсөлтөх хэрэгтэй нь яг батны яг зөв буруу гэдгийг л нотолдох. Тэгээд нэгээ тодорхой болгочих. Тэгээд дурлалт хийдэг. Энд дээр Васер боллоор тэгслээ л дээ. Бид нар ингээд одоо Mercedes-ийг ингээд читлээ мэтлээ гэж юу ч буруутгаагүй. Зүгээр одоо энэ дүрмийг яг ингэж л ойлгодог болёо гэдэг л хүсэж байгаа. Тэгээд тэрийг ойлгочих юм бол тэгвэл танах яг энэгээр хийсэн юм уу? Манайх яг энэгээр хийсэн юм уу гэдгийг л ойлгох гэдэг. Тэрнээс танах одоо юу гэдэг албаар ингээд яачлаа гэж Mercedes-ийг шүүмжлээгүй те өөр багуудыг. Тэгвэл тэрийг л яг нэг юм дээр гаргая л гэдэг. Дипломат нэг уншилдаг бол яа политик юм. Тэр чинь найз badраас те бас Волн хоёр чинь хамгийн бестүүд байгаа шүү дээ. Тэгээ бас нэг улаанцаа яаж чадахгүй тэгээд тиймэрхүү нэг юм юу хэлсэн лээ. Вол тэгээд нэг амар ярьцлага эцэлчтэй ингээд бөөндөө суудаг юм дээр тэгэл дандаа л ингээд юм ярьж л ах юм яриад ах манайхыг юм гээл дандаа гүтгэж яах инглээ тэглээ гээл одоо маргааш юу гарч ирэх бол та би баг Epstein файл дотор ингээд миний нэр явж ин гэж зохиогоо гаргаад ирчих юм бэлээ гэсэн гэд жоохон бандснаа амар сандраанац чигэн юм бодохгүй юм ярьж байгаа залуулж тэгсэн чинь нөгөө тэр файл дотор нөгөө Flavio байсан байл шүү дээ Dominicali тэгээ нөгөө Max Moses гэдэг хуучин нөгөө нэг тэгээд хуучин FOM-ийн босс нэг хөгшин байж тээ X-тон гэсэн л тээ. Тэснэ нөгөө Flavio-гийн нэр байна гэж гараад ирсэн чи хүмүүс тэгээ яасан. Угаасаа л байж таач. Наач ямар сонирхолтой мэдээ алга галтгооноос сэрээ олж гэдэг. Наач угаасаа л болохгүй бүхэл юм дээр явжлээд шүү дээ нэг тийм. Галтгаа орсон чинь сэрээ байж. Тийм нийтдээ яринад гараад өнгөрсөн. Тэгээд энэ моторын ер нь бол драма ингээд бараг дуусах шиг хандж байгаа юм уу те. Одоо байгаа чигээр нь явуулна. Тэгээд 8 сарын 1-нд өөрчлөлт орж магадгүй. Mercedes амар байл. Энэ яг тэгэхээр одоо нэг 2-3 уралдаа явсан дараа нэг үл яриад иж магадгүй те. Тэгэл яалтчгүй нөгөө л илүү байгаад байвал амар ах юм бол тэгэл за яасан бэ? Нөгөө яриад чи үнэн л байна да гэдэг. Шадрагас гэж хараад иргээл гэдэг. Шадрагас. Тэ. За. Энэ донд пауз ашиглаад ярьж байна. Яг өнөөдөр нөгөө Формула 1-ийн фэнтези ингээд албасаар нэгж байгаа юм байна. Тэгээд яг нодлонтой адилхан манай подкаст бас юу гэнэ. Лиг нэ. Тэгээ манайхан бүгдээрээ гоё нэг дээр мянгуулаа. Тэ мянгуулаа алдсан. Тэ. Төрөл чи хэд болсон байлаа? Хэдүүлээ үзлээ. 46 53 мөр тэр хавцаалаас 50 40 сүүлд мөцөөс тий. Сүүлд орсон мөтлээс тийм тэр хүмүүс манад энэ жил ихнээс ороод тий. Яг үзэх юм бол бас дөрмөн жоох өөрчлөгдөж байгаа юм шиг лээ тий. Тийм багуудын чогт нөгөө ерөнхийдөө нөгөө үнэн жоох өөрчлөсөн юм шиг лээ тий. Тэрийг бас дараагийн дугаар дээр танилцуулъя тий. Тэгээд яг ч өнөөдөр юу ярьж лиг нэгээд тэгээд яг энэ эпизодынхаа comment description хэсгээр линкийг тавьчих. Тэгээд та бүхэн бүгдээр дараад ороод ир. Окей. Энэ сая бас нэр race гэдэг нь юун дээр багуудыг чигсаас юм шиг үлээд ер нь хэр байгаа гэдгээс нь. Одоо хэр өнгийн тодорхойлоо. Тэ. Нэгт Mercedes, 2-т Ferrari, 3-т McLaren, 4-т Red Bull, тэгээ Haas, Alpine Racing Bull, Audi, Williams, Cadillac, Aston Martin гэсэн байна. Нэгт юу гэнэ? Mercedes. Окей. Энэ бол уусаа паддок дотор байгаа хүн болгон л Mercedes-ийг харж
байгаа юм шүү те. Аа. Энэ гадна тат нөгөө ер нь юу за надад ч үнэхээр өөр байна. Расли авраг авах жилээ гэж байгаа. Манай Расли фэн Тэр юу яа л да. Одоо тэгээд нөгөө хамгийн сүүлд Ferrari-г одоо тэр нөгөө P1 Matt and Tommy-га подкастын Matt-га гар нь бол бас нэг улаан Ferrari-гийн фэн. Тэгээд сүүлийн дугаараа зүгээр ингээл Италийн төрийн доллар эхлүүлээ зүгээр. За ингээд энэ жил манай жил боллоо албан ёсоор гэдэг нэг сүүлийн өдрийн хамгийн нэг Leclerc орсон. Тэгээд одоо би ингээ богондоо суулаа. Ferrari богондоо ингээ суулаа. Бүх юм ойлгомжтой одоо нөгөө shakedown-ы хамгийн уртан цаг Ferrari, тест 2-ын хамгийн уртан цаг Ferrari, тест 3-ын хамгийн уртан цаг Ferrari одоо гээд бүгдээрээ авлаа гэдэг дуугаад болол эхэлчихлээ. Тэр нь энэ жил бас ер нь гайгүй юу байгаа юм шүү. Тийм бол тий одоо яг одоо хүн болгон Mercedes-ийн мотор айгүй олон тойрог хийсэн гэж байгаа ч гэсэн ард нь яг чимээгүйх яг ард нь ингээд шилүү зөндөө намслаад байгаа багчийн Ferrari бол байгаад байгаа шүү дээ. Яг тийч харагдаж байгаа цагийн ч гэсэн хийсэн тойргууд нь ч гэсэн одоо Mercedes хамгийн ойрхон нөөхөө. Бараг л Mercedes 500 байхад ард нь Ferrari 470 ижлээ. Тиймэрхүү байсан. Тэр бас өөр хүмүүс ер нь Ferrari бас ер нь бол гайгүй байж магадгүй. Хамгийн том юу юм шүү. Hamilton ерөөсө гомдлохгүй байна. Hamilton юу ч ярихгүй байна гэдэг чинь сайн нэг тохио гэдэг. Дотроо наа чи мэдж байгаагаас энэ жил сайн байгаа мэдж байгаа, машин сайн байгааг мэдж байгаа. Тийм болохоор ингээд бас нэг пост оруулсан л шүү дээ. Би яваагүй шүү, би энэ байгаа шүү. Одоо ингээд би энэ жилээс бүгдээрээ алдсан гэдэг нэг амар пост мас оруулсан шүү дээ. 25 оны би олон тийж өөлсөн. Тэгж их өөлөхгүй. Тэгэхээр ер нь за наа чи ер нь өөрсдөө нэлээ мэдрээд байгаа юм шүү гэж. Хамгийн бол Mercedes одоо яг энэ тест өдөр дээр хэр их өөрсдөө дарсан, хэр их цаана одоо нуусан 70 одоо тийм 70 юм хэрэг байгаа. Тийм юм одоо цаана нуусан юм их байхгүй байх юм бол ер нь л сайн үзэх байхаа л гэж бодлоо. Яа нэг ганагийн хэлдэг шиг л юмуд яриад л л дээ. Угаасаа Mercedes түрүү тулгаач хэлээд ч дээ. Наад бол чинь нэг хараан дүртэхгүй гэдэг юмнуудаа далд ийцсэн байгаа гэдэг. Яг хоо Leclerc болохоор өөрөө хэлсэн л л дээ. Тэгээд яг одоо нэг race imitation хийгээд нэлээд олон тойрог ингээ явхад бол яг мэдээж race pace аягүй сайн байна. Гэхдээ яг нөгөө багууд яг ямар тест хийж байгааг бид нар харьцуулж мэдэхгүй учраас одоо ямар бензинтэй ч байгаа юу төрчихсэн ч юм те. Тийм болохоор бас хэлэхэд хэцүү байна. Гэтэ яг ерөнхийдөө бас юу байна харагдаж ин л гээд. Бас боломж байгаа гэх те. Өнөөрөө энэ дээр Mercedes юу хийсэн мэл ч те нөгөө бензин яг эцлэгдээд нөгөө зөвшөөрөл аваагүй байгаа гэж. Тэг аваг харин тийм тэрэн дээр нэрээд ярих юм шүү дээ. Энэ жилээс нөгөө нэг бензин чинь бас нөгөө нэг 100% синтетик биш. Бас заавал био орж ирэх ёстой болчихж байгаа. Тодорхой хэмжээг. Тэгэнгүүт Audi-гийн бензин хийж байгаа British Petroleum тэгээд Ferrari моторыг хийж байгаа бензин хийж байгаа Shell те. Одоо Cadillac, Haas, Ferrari гурав. Энэ хоёр бол ерөнхийдөө яг нэг шаардлагын дагуу бензин ингээд хангацсан. Тэр байтугай Ferrari сүүлийн 2 өдөр баг тэр бензинтэйг уралцсан гэдэг. Тэгээд байгаа. Бус багууд болохоор тэрийг сертификат аваагүй байна. Миний ойлгосноор тэр Zomaч гэлөө нэг Америк гэлөө Английн компани байт юм лээ. Тэр яг ингээд туршиж үзээд бензин өндөрч үзээд тэгээ юу гэх юм бэлээ. За идэх болчихжээ гээд. Тэг бус багууд нь тэрийг аваагүй юм лээ. Тэгээд Melbourne болохоос нь авах ёстой. Харин тэнцээ дэргүй болох ёстой шүү дээ. Тэгээд авахгүй бол цаанаас нь өгдөг зүгээр ерөнхий бензинээр уралдах юм бэл. Харин тийм бэл. Тэгэхээр нөгөө бензин өгж байгаа баг ингээд мотор үйлдвэрлэж байгаа хоёр ч бас ингээд зохицолж бас ингээд жоох илүү юм гарах боломж байгааг тэрийг одоо Mercedes мотортой машинд алдаж магадгүй гэдэг. Тийм байгаад юм лээ. За тийм би бол нэг хүлээцтэй л шүү дээ. Ихтэй яахгүй яг нөгөө Mercedes-ийн яг нөгөө юуг нь хараагүй л байна л да бид нар яг гал морин жил мэл болтой машин шиг Ferrari харчлаа. Би бол жоохон дараастал. Окей. 4-5 сар хүртэл юу. Тэг.
Одоо угаасаа тэгэл гол юм чинь юу юм бэ л шүү дээ. Басаар бас хэлсэн байсан. Одоо бол ингээд яг хин одоо яг хурдан байгаа даа ерөөсөн биш. Хин хурдан апгрейд ихэлж байна. Тэрэн дээр ч ингээм алаан болно гэдэг. Хин хурдан юм хийж чадсан л одоо урагшаа сугарна үхээс. Одоо лаг нь урагшаа явахгүй гэсэн үг шиг гэдэг. Одоо тестийн өдрүүд одоо юу гэдэг нь цагууд чинь одоо сая хамгийн хурдны дэлгэхлээр хийсэн байлаа гэхэд 1 минут 31 одоо ер нь бараг 32 байгаа шүү дээ. Нэг харин 31 9 гээд. Түрүү жилийн подиум яхад чинь 1:29 4 5 жилөө. Тийм биш. Тэгэхээр чи хамгийн урд байсан. Одоо нэг ground effect-д энэ ч нэг их 21 22 онд хэлсэн шүү дээ. Тэр үеийнх нь болохоор бас яг одоо пол авсан цаг нь бас болохоор 30 тэдчихлээ. Минлэг хурдан байгаа. Тэгэхээр тэрийг одоо ер нь гүн доош оруулж ирж байгаа юм. Тэр апгрейд явсаар байгаа. Тийм байсан. Тэгээд дээшсээр байгаа тийм болсон учраас одоо энэ цагийг цаад яг дахиад дээшлээд 31.9-ийг одоо 30 руу ортлоо. Дахиж багасгах нь эхэлж тэгэл тэрийгээс хурдан нөхөд ирэхэд. Угсаа тэгэл нөгөө түрүүн бас ганаа хэлээдтэй Астон Мартин яг ингээд өвшө захиал хөдлөө нөгөө зорилго нь ингээд хөдлөөтэй одоо нөгөө багууд нь хөдлөөд байгаа учраас тий. Тайлбарлаад нөгөө өөрсдийнх нь алдааг засаж байгаа ч нөгөө багууд нь төрлөө явчихж байгаа болохоор тий. Барины шугам нь ингээ хөдлөөд байгаа тий. Холдоод Google Map очсон чи ингээ харсан чи нөгөө л найз урагшаа чи одоо л ирж байгаа маа навид 6 сарын өмнө гэл гэл дахиад ингэдэг шиг. Тэгэхээр одоо Астон Мартины хувьдсад яг энэ нэг алдсан ер нь бол барыг л одоо ингээ бүдүүнээр хахад барыг жил алдсан байгаа шүү дээ. Ер нь бол бүтэн жил алдсан. Жилийг хэрэгж нөхөнд чинь бас амар юм хийж иж эргэж нөхөж барьж байгаа шүү дээ. Нөгөөдөө. Одоо тэгэл хэдүүлээ гайхамшиг харъя. Одоо гайхамшигнаас л амар том фейл. Астон Мартин өөс ганц л юм аавар шүү дээ. Сонэс. Одоо доод. Сонэсийг одоо Строликс байлаа доод. Байлддаг машин гэлээ ажид нэг юм гээд нүд мараас соронзоор нь алж болдог. Аваад уусаж хийж байдаг зүгээр шүү. Тэгэл ер нь Астон Мартин боломж харагдаж байна. Хөөр кино гэснээс нэрээ Drive to Survive дээр нөө Horner бас юу ярьсан юм шиг л шүү дээ. Яаж халагдсан толоо тухайн. Тийм шүү дээ. Анх ямар реакц гарсан гэдэг шиг бод. Тэрийг ярьсан шиг үлээ. Drive to Survive чинь 20 спойлер дод яг хаа. Тийм 28-нд гоё үзээ. 8 нөө 2 сарын 28-нд 8 ангитай гарах юм лээ. 8 ангийнх нь нэр нь зарлагдсан. Нэрнүүд нь гарчихсан. Call me Chucky лөө нас нэг. Тэр одоо Verstappen-ы тухайн анги юм шиг үлээ. Нөгөө нэг өнгөрсөн жил нөгөө Zac Brown ч нөгөө ингээл аимшигын киноны гол дүр шиг ингээл бидний араас ингээл гинт дахин гарч ирээд ах юм аа гэ. Тэгсэн чинь тийм нөгөө таныг тэгж хэлсэн шүү дээ аимшигын гол төрс зүгээр намайг ер нь Call me Chucky гэдэг одоо нас дуудаа мадрыг тавлаа мэдсэн. Тэгээ бас нэг Norris тэр хоёрын тухай бас нэг анги юм шиг байл. Call me Chucky мах хийсэн. Гиснээс бас юу юм бэл шүү. Доминикали түрүү ярьслаг нөгөө юу ярьжсэн шүү дээ. Ирэх одоо нэг спринт энэ нэмийгээд гэсэн чи 27 оны одоо ливери ингээд нээлт мэлтийг яг 25 оных шиг бөөнд гэсэн байна. Тэр бол ер нь баг шийдсэн юм шиг л шүү дээ. Баг бөөнд нь хийнэ л гэж авч байгаа шиг лээ. Гэж магадгүй ч ер нь хийнэ л гэж авч байлаа. Тэрний одоо гол зорилго нь тийм юм бол мөнгө рекламны л юм бах та. Тийм л бах та. Одоо Формула 1 өөрөө тим зохиовол өөртөө шууд гэрээ хийсэн брэндүүдэд оруулах хэрэгтэй болно шүү дээ. Тийм. Red Bull бол мэдээж ингээл арталтаа өөрийнхөө раавч одоо мобил нэг мэгэл тавина шүү дээ, тийм. Тэнгүүд Формула 1 ч одоо юу гэдэг өөрөө ахаад одоо юутэй гэрээ хийчүүл тэрийг арталтан цагаан тавиал. Тийм л юм байгаа хта одоо Америкууд тэгээ юу юм бол одоо Формулагийн 77 дахь жил нэг юм бодчихгүй л байгаа хта эднэр нэг юм бодчихвол нэг шалтгаалал госох. Хортой явсгал ингээл нэг тоо гаргаж ирэл те. Хацаалах юм болоо. Энэ 4 дахь сер юм ба шүү дээ. Bull with no horns. Тий. Тэгээ Red Bull-ийн сугарж байгаа. Яг 5 сарах юм шиг байна те. Тэгээ бодвол нөгөө Sky is the limit гэд тэрэн дээр нөгөө Sainz-ийн подиум, Hülkenberg-ийн подиум, Hajjar-ийн подиум тийм байлаар гарч магадгүй. Яг хүмүүс таамаглалцлээ л те. Тэгээ манаас тэрийг number 1 problem гэдэг McLaren-ийн хоёр өстэй нэг гарах юм байна.
Хин нэг байхаа гэдэг таар. Call me Jack. За тийм байна. Болоо юу. За тэгээ та. Юм байхгүй байсан. Асуулт байхгүй байсан те. Би өнөөдөр нэг хальт гүлгэж харсан нэмэгдсэн юм байхгүй лээ. Окей. Хараагүй шүү дээ би. Kim Kardashian-ы л асуулт байсан. За гиснээс нөгөө бидний нөгөө Counter Strike LAN party reels бүр замраа алдаад одоо бараг хэдэн юу бит болчихлоо. Миллион болох гэдэг нь тий. 400-500 мянга зам байсан уу? Тий 600 бараг болцсон баг. Тэгээд ганц гол юм дээ Counter Strike одоо бүгдээ л үзэж байгаа юм чинь. Apex одоо лайк дарсан байлээ. Хүмүүс коммент хийх би гайхаад зогт хаана байгаа нэр дарцсан юм орой харч байхгүйс. Тэгээд худлаа идрүүд юу харчаад нэг скол зөв Apex одоо юу гэдэг юм фэмен ч үү тиймэрхүү юм дарцсан байсан болоо тий. Тийм дарцсан юм л хүү дээ гэдэг бодоод гацсан чи. Дараа нь одноо тэр Apex-ийг одоо хайгаад тэгээд follow хийгээд. Тийм follow хийгээд тэгээ хайсан ч гарч тэгээд follow хийсэн үндэл харагддаг тийм л хэлээ л дээ. Цингээ Apex-ийг follow хийж байгаа харах юм биш үү? Байхгүй л шүү дээ гэдэг. Apex хандж хэлэхэд тэр мөрийг аваарай. Fuck you Apex. Apex юу яцсан юм шүү. Ирэхээр ингэсэн юм шүү. Тэгээд нэг тиймэрхүү юм болоод байгаа. Тэгээд зүгээр сонирхолтой гэж магадгүй гээл өнгөрөөл орсон. Тэгээ яг 5 LAN party-сэн богоодохгүй 10 хин. 10 тий. Онгрын нэг хөдөө нэг очиж байгаа те. Түлээч. За. Нэг иймэрхүү одоо уралдаа эхлэх чинь 2 лоо нөгөө. 2 лооч хүрэх. За бараг 7 хоног. Юу лээ? 4 төлөө те. 9-нд 6 те. 6 7 гэдэг чинь. Ингээд энэ 7 хоног дуусаад дараагийн 7 хоног. Тэгээ 10 хоног л. 11 мэн нэг. Монголд байгаа үзэгчд бол бас гайг үзчих байх. Тэгээ бид гурийн хувьд бол шүн өглөө босч үзэхээс өөр аргагүй уралдаан болох байх. Үрээр үзтээ. Тийм үрээр. Нэр түрүүн гараа хөтөр яриас уужсэн Discord channel нэгтсэн байгаа тий. Бага тэгээд нөгөө яг хүмүүс бол орж болно. Гэтэ яг нэг рол мол ингээд дүрм гэдэг юм нэцлэгдэг байгаа. Юу нэг би тэгж ярьсан тий. Премиум шууд Discord дотроо channel дотроо шеэрлүүл юу яад юм болоо? Бандуулах юм болоо? Watch party хийж watch party гэдэг. Болох уу гэдэг. Тэгвэл нэг бид гурав нэг team санаа гаргаад байгаа. Discord руу орчих юм бол бид гурав өөрсдийнхөө премиум шууд тэнд дотроо шеэрлээд тэгээ бөөнд үлдэж болох нь. Telephone TV гэж тийм. Тэгээд бид гурав шууд комент тэгээд. Тэгээд нэг team санаа орж исэн нэг болох бүтэх яг сайн мэдэхгүй нь ямар ч оролдоод үзнэ. Тэгээ наан нэг юу яаж үзсэн. Тагс. Наан нэг юу яаж үзсэн нэг бид гурав өөрсдөө тестлээд тийм. Тэгээд болох нь үгүй хэлээ. Яг түрүүн яг бид нар сууж байгаа гинт тийм орж ирээд. Гайгүй хуу манайсын 1000 хүн дотор л гайг болгохтой. Цаашаа нэг хүн Central TV-гээр цэцдэг юм бол. Дамжуулаад цэцдэг юм бол гайг гэдэг. Нэг бол нэг репорт боллоо. Энд чи нэг дэш өдөр. Гэсээс нэрээ бас Монголд бас нэлээд олон пэйж мэж нэгдээд байгаа юм шиг лээ те. Бас хүмүүс формулаг сонирхоод ирсэн чинь бас бас Jersey Zone гэдэг дэлгүүр дээр формулыг өмсгөл зарагддаг болсон. За. Nice. Окей. Ер нь л нэмэгдээл те. Гоё болж байна. Манай спорт гидний формул. За тэгвэл ингээд ийм хөгжилтэй нотон дээр өнөөдрийнхэн дугаарыг ингээд өндөрлөе да. Тэгээд дараагийн дугаар уралдаанаа ревю их дугаар болох те. Тэгээ 2-7 хоногийн дараа дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай.